Welcome to our podcast, guys. And today's episode is very special episode. And Jinro and Tara and Kamlaud Lab and Zol friend, Green Jade, Mobis student and Namana. Temka lives in Tokyo. Yes, that's it. Yeah. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн уу? Сайн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хүргэе. За сонсогч нартай бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бид бүхнийг одоо дэлхийн үндсэн гүлэн бүрээс. За тэгээд Монголоос одоо сонсож байгаа бүх сонсдог залуучуудад энэ сайхан өдрийн мэндийг хүргээд энэ хүү подкаст эхэлж байна. За тэгээд хоёр одоо үнэхээр сайхан зочинтойгоо сууж байна. Тэгээд Temka Tokyo бид бүхний мэдхээр те. Temka Tokyo маань хүрэлцэн ирсэн байна. Temka маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа Temka. Тэгээд манай эмэгтэй зочин маань Намуна хүрэлцэн ирсэн байна. Бид бүхний одоо мэдхээр бол 99 мал. 999 гоё та багсгаад 99 болгоцсон. 99 гэсэн байсан. 999 мал дээр чинь би нэг мал нь болоо чи тэгээ 1000 малчин болох уу гэж хэлсэн. Нэг мал маань Тэр ил нээр хөрх явсан. Тийм. Тэгээд подкастаараа өмнөх дугаарын өмнөх дээр ч байна бид нар бичээд тэр охин холбогдоорой гэд. Тэгээд намаа маань би байна гэж бичээд тэгээд намаа маань орж ирсэн. Тэгсэн юм уу? Nice юм байна. Энэ охины Instagram-ыг хайж ирсэн. Нөгөө Монгол pick-up line шүү дээ. Тэгж олж ирсэн байгаа. Тэгээд зол найз маань байна. Тэгээд та нарыгаа өнөөдөр ирсэн баярлалаа бүгдээрээ. Баярлалаа. Өрсөн баярлалаа. Монголын одоо хайр дурлалыг бид хамтдаа дахин баццгаая. Сонь сайхан ихтэй байцгаа авах гэж бодож байна. За, Темкагаас эхлэе. Темкагаар сонь сайхан юу байна? Ойрж юу хийж байна да? За, ойр ажиллаа хийж байна. Бичлэгээ хийж байна. Тий. Тэгээ сайхан амьдарч байна. Яг юу хийж ийн гэхээрээс бичлэгнүүд нь бодоолгож байгаа тий. Тий яг хийгээл. Темкагаас гоё ресторануудын тухай асууна. Гоё газрууд юу байна тий. Тэгээ бас нөө болцох тий. Тий, болцох. Тий яг. Нэрээ болцоод сүүлийн үед гоё нэгсэн газрууд юу байна? Бараг чи сайн мэдчихэж байгаа тий. Одоо л яг ингээ гарахаар хаана болцох вэ гэхээр нэр үнэхээр толгойд газар орж ирэхгүй байхгүй юу? Харин ер нь нэг тийм мэдгээ болцсон байлээ. Гэл нөгөө нэг ажлынхаа ойр хавийн газраар ч ордог. Эсвэл нэг нөгөө сурцсан газараа очиод яг гоё шинэ газар очие гэдэнгүүт бүр ингээ тарих гацаал тэрэнгүүт яг хүмүүсийн Instagram руу орж эхэлдэг байхгүй юу? Тий яг үнэ. Тэгэл чинийхээс эхлээл ингээл ороод за аль нь вэ? Тий нэг харамсалтай ч гэх юм уу нэг тийм мэдээ нэх юм. Одоо яагаад гэхэлэр Монгол ресторанууд айгүй амархан одоо солигддог. Нэг газар дээрээ жишээлбэл одоо жилийн дотор 2-3 газар орж гардаг те одоо үйл ажиллагаанд дампуурч гэдэг юм яагаад чинь те. Тэгдэг учраас одоо тэр хуучин газар айгүй гоё шинээр болдог ч юм уу те. Тийм тохиолдол айгүй зөндөө байдаг. Тэргээр ярина. За манай Намунагаар одоо Монгол улсын боловсролын их сургуулийн 3 дугаар курсын оюутан Бин Тамирын багш. Бин Тамирын багш. Намунагаар сайн сайхан юу вэ? Өөр нам 50 сайхан байна дөө. Тэгэл сая нэг цагаан сарын үеэр нэг малчин болчихгойл яваал гэсэн тэгэл нэг ямарсан нэг нэрээ солиод ямарсан 1000 дахь мал гэдэг нэртэй болоод тэгэл ерөнхийдөө л тэгэл сайхан хүмүүс донд энэ нөгөө манай мал охин явж штэ гин тодлогоо тэгэл нэг тиймэрхүү сайхан явж байна. Сургуулийн коридороор алхахаар хүмүүс хараад л манай нөгөө мал штэ. Тэрнээс гадна нөгөө би ер нь нэг айлын амир ирэх охин байхгүй юу? Яг айлын ганц охин яг бах эрэгтэй хүмүүс донд туссан. Тэгээ манай аав нөгөө амир нөгөө эрхлүүлээд туссан. Тэгээ би нөгөө нэвтрүүлэх хувьяраас юм бодохгүй нөгөө аав маань нөгөө нэг намайг ингээд өдөртөө ингээд нөгөө хадам ээж дээр очимол өдөртөө хөөгдөж чинь. Тэгээ алхаад өглөөд ирж байгаа оронд машинда хувцаа хийгээд ингээд уулаа өрөөд өчгүй даун чамайг хадамдах юм бол машин авч үгээд нэг трискээс ирчихгүй. Тэгсэн чинь нөгөө нэг хүмүүс таарангуудаа манай нөгөө ажилгүй ирэх охин биш. Манай нөгөө машинтайгаа зугатаадаг охин биш. Тэгээ амар тэгж яриад. Тэгээд тэр чинь өвөл болсон бичлэг тий. Тэгээ цагаан сарын өмнөхөн болоо тэгээ битүүний өдөр яг нэвтрүүлэг онцлогдсон. Нэвтрүүлгийн дараа амьдрал өөр болж байна. Гоёороо сайхнараа гоё болж байгаа юмуд нь юу вэ? Үгүй яах вэ тэгээ тодорхой хэмжээгээр би ч бас ер нь айгүй хүрээлэл дотроо л авир юм чимээгүй ээждэг байсан чи яг нэвтрүүлэг орсноос хойш ойр тэрний хүрээлэл айгүй тамарсан. Тэгээ тэр хэмжээгээс өөрөө ер нь ингээд цаашдаа айгүй тийм зөв хүмүүс бас нэг жоохон тийм зөв байх хэрэгтэй. Өөрөө ер нь айгүй зөв хүн байх хэрэгтэй байна гэж боддог болсон. Тэгээдээс өөрийгөөс айгүй залуу найрчхаар охин байна гэж боддог байсан. Би ч ямар ч сан гайгүй найрч байна айгүй яруу өрөөтэй байна гэдгээс айгүй сайн мэдж авсан. Залуучууд их хүчдэг болж байна уу? Залуучууд ер нь бол айгүй их бичиж байгаа. Гэхдээ ихэнх нөгөө нэг айгүй гой нөгөө морь унсан залуучууд бол айгүй ийм Facebook профайл руу нөр харангууд ийм морь унсан ийм машуур амар тийм зурагтай ийм залуучууд ингээл сайн уу наад залууч нь ингээд чамтайртгаа болцсон бол манайд хүрээд ирж бод манай хүрээд манай аваад ирж байгаа болохгүй шүү гээл тий.
Овс түрээд ирэх юм уу чи эдэр гэж залуучуудын хөдөө байдаг залуучууд л аягүй юм бичиж авчихсан. Тэр нэвтрүүлгийг бас яг хөдөө байгаа хүмүүс илүү их үздэг байх магадлал өндөр юм шиг байна тий. Яг орондоо ярь үзэж байгаа хаа. Тий, ер нь бол сайн үзэж байгаа хаа. Бид нар ч гэсэн яг шууд бүтнээр юм шиг махан гэдэг рилүүдийн тасалж үзээл. Тэгэл яг телевизээр хэрвээ суг сольжод харах юм бол шууд л үзсэн шүү дээ. Би нэг 2 дугаарыг бол үзсэн. Манай Пүүгийн Facebook-ийн профайл зургийг мэдгүй гэдэг байхгүй. Тэр хамаагүй шүү дээ. Мэдхгүй шүү дээ. Харж болох Мөртэй ах. Мөртөн Монгол. Тий. би л нөгөө пүү ахтай холбогдох гээд нөгөө нэг дугаарлан салгаад тэгээ нөгөө нэг дуу яваад тэгээ зүүн рүүгээ залгасан болоо гэж одоо нэг хэсэг ингээд жоохон ингээд өнөөр жоохон ингээд гайхаад яг зүүн рүү залгасан болоо гэж бодож ирсэн чи яг хоолын ямар ч гоё зохиолын тул. Тэгээ би яг өөр нөгөө нэг нэвтрүүлгийн баг ч юм уу эсвэл хөдөөнөөс салгацсан хүмүүнтэйгээ ингээд уцран залгацсан болоо гэд яг нэг чиг харчаад тэнгууд яг залгаад байна уу гэж ой ашиг юм юм штэ гэдэг нэг авцаар шүү дээ. Юни мьюзик байсан. За тэгээд бүдрээ бид нар бол манай подкаст бол дандаа болцоо сайхан болцоо дейтинг амьдрал ярьдаг. Тэгээ манай сонсогч нар маань ч гэсэн яг тиймэрхүү яг сайхан хүлээдэг. Тэгээ манай community бол төмс community гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгээ манай төмс community-д бол ер нь яг юм төмсөрцөн гэхдээ бас single биш хүмүүс ч бас байдаг л да. Төмс ганц бие хүмүүс ч гэсэн байдаг. Тэгээд манай клубд тавтай морилцгоно. Манай төмс community тэгээд шинээр бас манай төмс community-д бас хүмүүс нэгдэж болно шүү. Тэгээ шинэ хүмүүсээ бид нар бол байнга авдаг шүү гэдэг бас нэрээ хэлмээр байна. За тэгээ асуултууд руу бүгдээ сайхан ороод дөрүүлээ сайхан хоорондоо ярилцаа авч. Тэгээ дөрөвний асуултаас л бараг шууд явчих дөө. Монголд ер нь яг болцоход тохиромжтой гэж бодож байгаа чиний толгоонд байгаа эхний 5 газар юу вэ? За эхлээд гэх юм бол би сүүлд дээр бичлэгэрэл орсон юм. ICC Tower-ийн 3 давхар төлөө 4 давхартай. Мишель гэдэг юм гоё ресторан байна лээ. За хуучин нэг ресторан байсан юм бэл. Тэрнийг гоё бүр засаад аюу гоё болгосон. Би тэгээд анх ороод гайхаад нэг юм гадаад орчинд аюу тийм dining vibe-тай. Тийм газар байсан. Тийм тэр бол яг ингээд би бодонгууд за яг дараа энэ дэрж болцох юм байна да гэж шууд гэж бодогдсон. За дараагийнх нь гэх юм бол тэр бас яг сүүлд орсон Баян Монголын яг замын эсрэг талд May 7 буудалд гэж үүдэг лөө. May 7 хотелийн тэрний 4 давхарт Fabs гэдэг Мексик хоолны газар гэл. Тэрээс хотод орчин марч аюу гоё. Ер нь Мексик хоол мол бас сонь мэдх те. Гоё штэ тий. Тий. Одоо тэгэл нэг л мэддэн штэ те. Тэр бас гоё өөр хоолны юм төрч маршууд бас гоё юм байна. За өөр Аз талтай газрууд юу вэ? Аз талдаа гоё газрууд гэх юм бол байна штэ. Аз талдаа л сайн байхгүй юм биш үү? Тэгээд ер нь тэгэл өглөөний гудамжны бас тэр аваар бас гоё штэ те. Нэг орчин нь гоё бас хоолоо идчихэнгүүд тэр аваар алхаад явчих марч гарч идэм үү те. Нэг тиймэрхүү л байна да. Яг одоо толгойд орж ирж байгаа. Хоёр нь те. Тэгээд дондор нь гоё санал хэлээрээ. Тийм. Тийм угаасаа яг хайхаар угаасаа Google Map-аас хайхаар хэцүү. Facebook-ээс ресторан гэдэг хайхад одоо хэцүү те. Хүмүүсээ одоо яг санал болгож байгаа. Ялангуяа ресторан дээр бол үнэхээр яг хүмүүсийн санал болгохоор бид нар ордог шүү дээ те. Тийм те. Тэгээ яг эндээс яг нэг юм одоо хастаа холбогдоод асуухад яг жишээлбэл залуус асуул да хоёроос цаасан ингээд болзоон зөрсөн залууч нь штэ. Чамтай ингээд болцоход зөвшөөрөл авчиж байгаа байхгүй юу? Тэгснэ ирснэ хааны мэдхөө гэл яг зөөрөө юу ч бодох байна. Надад бол амар ер нь ингээд болзоонд ирж байгаа мэдээж нэг ямар ч тийм тодорхой шийдэл байхгүй ингээд дуудсан хол амар ингээд ер нь наастр ингээд амар унцдаг. Яа гэж тал яг нэг надад шийдвэрлэжсэн юм шиг. Ингээд хоёулаа одоо ийм газар очинаа ингэ тэгнэ гэдэг нэг юм тодорхой хэмжээний нэг төлөвлөгөөтэй байх юм бол ер нь аяд ажигдаг. Тэгээ шууд уулзчаа яг тэгэх юм бол тэгээд ер нь жоохон ингээд наастр унаал нэг ер нь жоохон сонирн болох хаа гэж бодчих. Надаа юу? Надаас та янз өртдөг юм байна. Царинаас нь болно. Нөгөө нөхцөл байдлаас болдог юм уу? Тухайн үед ингээд зүгээр бас нөгөө замын төгжрөл нэг газар явахаар төлөвлөж байгаа төгжрөл мөгжрөл байнгут. За тэгвэл хайчгүй гэдэг тэгэнгүүт за zoйлоо ярьж байгаад тэг ингэчээ гэдэг тэр энэ ингэчлээ гэж нэг ботхоо бэлдсэн билий. Уучилдаг болсон байл. Нас явах гэсэн насны зураг гарч ирлээ. Чи одоо хэдхэн жилэнд хаач яах вэ? Хэдэн жилээр уучилдаг болчихсон байна. Тэгээ яг Улаанбаатарт гэхдээ ер нь яг ийм амар төлөвлөгөөтэй л болцохгүй бол хот шүү нэг юм яах вэ хүү гэдэг юм бол амар хэцүү. Яг уух газараа ер нь 2 локейшноо баг ингээд ботцсон дээр үүдэг. Ингээд дэнрийнхаа дараа дахиад жоохон сууна гэж аваад дараагийн орох газараа баг ботцсон. Тэрнийхээ ойролцоо газар байдаг ч юм уу. Тэгж ботцож их зүгээр шүү. Би сүүлд баг нэг газар 7 цаг сууж үзээд ч ажлын аим цаг суудсан байна. 3-4 өнгөрч яхад суугаад тэгэнгүүтээ юм ярьж суусаар агаад 10 өнгөрч явахд гардаг байхгүй юу. Тэгээд эхлээд бит хоёр болохоор зөв кофе ууж юм ярьж суухаар болоод тэгээ ингээ кофе уугаал юм ярьж байгаа л нөө яриа ерөөсөө тус гамар сонирхолтой байцсахгүй юу. Тэгэнгүүт за хоёул юм идгүү гээл тэгэл тэр газараа юм идээл тэгэл юмаа идэж дуусчаал дахиад юм ууцуугаал тэгсээр байгаа бүр 7 цаг суудсан шүү дээ. Амар таалагдчихтэй нэг юм. Харин тэгсэн. Гой залуу байчтэй. Гэтэ тэр харилцаа үргэлжлээгүй.
Темка ер нь нөгөө нэг газрууд ер нь айгуу сайн мэдж байгаа шүү дээ бидрийнхээс илүү. Тэгэхээр ямар эхний болзон дээр ер нь ямар хуу газар ямар хуу вайптай газар дагуулж орохыг боддөг вэ? Чиний стил юу вэ? Миний стил юм бол нэг юм жоохон тийм одоо юу гэх юм тайван тий одоо очир зүггүй дуу хангинаад байдгүй бас яг юм дуучид мочд ирээд байдгүй ч тийм бас нэг лайв майфт тийм өдрүүд ивенттэй өдрүүд тийм биш. Нэг тиймэрдүүл нэг гоё. Тэгээ гэрэл бас их чухал юм байлээ. Таач гэрлүүдтэй. Гэрлүүд нь юм гоё бүдгэн байвал хүн чинь ингээ цаанаасаа бас шууд дахинд нь тий гоё чи тий 50 мэдрэмж аваад яриан хүртэл гоё урт юм санагддаг учраас ихний болцсон дээр би нэг тийм 50 бүдгэн гэрэлтэй бүр хаваарахгүй биш. Тэр зэрэг зүгээр. Надаа ингээд ширээнүүд нэг тийм ойрхон газрууд идэв шүү дээ. Бараг ингээд хамт суух гэдэг юм шиг тийм газар амар ингээд тухгүй санагдаад идэв шүү дээ. Тэгэхээр яг тэр ширээний сонголтоос амар чухал тий. Ялангуяа анхны болцон дээр аль болох нэг юм гоё юм тухтай нэг гоё булангийн хүмүүс анзаардаг юм шиг тий. Намайг хинч анзаарахгүй тэрийг ч анзаарахгүй ингээд ярилцаж суухад тухтай тийм ширээ байвал ер нь амар тухтай санагдах юм. Тийм болонгуудыг ер нь зэвлж явах хэрэгтэй. Эрэгтэйчүүд тийм болонгуудыг одооноос зээшлээрээ. Би бол нэг болон олсон. Тэр миний болоо. Тэр бол миний болоо. Хүүгийн болон. Тэр ингээд ер нь оройд нэг хүн ордгоо заа. Гэхдээ амар хөөрхөн юм чийл нэг. Хүсрээл нэг 7-8 сандалтай заа. Тэг өдөр нь илүү ажилтсан юм шиг ба. Тэг оройн яхаа уух юм гардаг. Тэг ингээм юм хийсэн юмстай аягүй хөөрхөн. Тэнгүү тэрний нэг болон байгаа байхгүй яг энэ болон. Тэгээд тийшээ бол өөр хүн явахгүй. Зам байхгүй тэгээ цааш. Тэгээ тэр болон тэгээ хажуудалтай мангар том цонхтой нэг давхрын газар байхгүй. Тэгээ хүмүүс яхан гагаад орно явчихдаг. Тим нэг би бол болон олсон. Тэгээ тийм болон тэгтээ тэрийг хэлэхгүй. Тэрийг бол хэлэхгүй. За болон л байл зүгээр шүү. Тийм болон амар хандсан шүү дээ. Болон олцгоогоорой та нар. Болонгуудаа ингэчихцгээе. Спортод авчихцгээе. За тэгээд би тэрэн дээр юу ярих гэсэн нөгөө. Тэр болон гэснээс зүгээр одоо чи нөгөө кино интер дээр үзэхэд тэд нар чинь бүр яг ингээ хажуудаа суугаад идэв штэ тий. Одоо Нью-Йорк ч юм уу тийм газар ч юм уу тий. Америк ингээл харангууд бүр яг ингээд гоочролч бүгд ингээ зогсож жоод тэгээ хоёр хүн дэйт тэгээд ихтэй ингээ хажууг нь шир аим мангар ойрхон. Тэрийг яг ингээ кинон дээрээс харахаар гоё л байдаг л та. Ингээ бүх хүмүүс болцож байгаа юм ингээ тийж байгаа тий. Vibe нь угаасаа тэд нар бол жааж хийхгүй штэ тий. Тэгэхээр айгу тэр нь бол надад амар гоё санагдав. Улаанбаатар бас тэгтээ удахгүй юм тийм болох байхаа. Явандаа ер. Тэр нь явандаа тийм болох бах уу. Одоо тэгтээ ингээл юм ойролцоо ширээ мөрөн дээр суухаар нэгдүгээрт айгүйх ингээл хараад байгаа юм шиг мэдрэмжээс төрн. Тэгэл бас нэг чөлөөд бас нэг ярьж болдгоо. Миний яриаг би тэр хүний нэг яриаг сонсож болохоор миний яриаг чинь ингээд нэг сонсоод байгаа юм шиг санагдангууд яг ингээд чөлөөд нэрээ ярьж чаддгүй юм аа. Тэр яг пүүгийснэрээ сая болонгуудаа л одоо манай залуучууд маань ялангуяа тий. Одоо болон судалцаа. Тэгээ хөдөө олцоод ихтэй гоё яваа штэ. Хөдөө бол хинч сонсохгүй сайхан. Оо тийш тийм хитэн мал сонсоод сонсохтой ирээ хажууд. Тэгээ ер нь хөдөөний болцогчд амар гоё соёо. Чи тэр болцоонд бол яг үнэхээр дуртай байсан уу? Оо хин тэгэл тийм нэг байгалийн гоё үзэсгэлэн газар чил сарнайн дэлбээ цацаал зүрхийн хэлбэртэй лав үсгэж өмсгцэн. Тэгээ явчингууд чинь ингээл бүр хараад гэл гэтээ яг нөө нэвтрүүлэг утгаараа бочонгоо зарим хүмүүс болохоор ингээл би одоо тэр юм хүмүүс хамт бэлдэлцээд ч юм уу. Тэжээснаа ингээл би ингээл бэлжээснаа нэг хотлоо юм мэдээгүй юм шиг ингээл ямар гоё юм аа ингээл нэг тийм бодсон шиг тэнгууд намайг болохоор ингээд машинаа нэг юм баг нэг юм уулын цаана ингээд байршуулсан. Тэгвэл намайг чи даар чи ингээд энэ машиндаа суужээ гэд машиндаа ингээд суулгацсан байгаа байхгүй. Тэнгүүдээ ингээд бүх юмаа ингээд бэлдэж дуусан гутаа. За одоо ингээд наашаа ирээрээ гэл. Тэгээ би чи хараад бүр ингээд шоконд орж байгаа юм чинь. Ер нь хэр багийн хүн ингээд ийм гоё байгалийн үзэсгэлэнт газар яг ийм орчин бүрдүүлээд ингээд болцсон гэдэг бол айгүй ер нь ховор тохиоллынхаа. Тэгээд би ер нь аюу азтай охин байна гэж амар тэгж бодсон. Яалч сэтгэлээсээ сэтгэл хөдлсөн байгаа байхгүй тий. Тийм. Гэхдээ одоо ингээд тэр нэвтрүүлгийг үзэхээр бас нөгөө хөдөө байгаа залуучуудаа бас амар өртөөд байгаа байхгүй. Та нар тэгэл явчихна. Тэр хүн чинь ингээд бараг та нараас илүү дурлалчаад үлдчихэж байгаа юм шиг санагдсан уу? Жинхнээсээ дурлалч ачих юм уу тааш. Та нар бол ингээд нэвтрүүлгийн багтайг очиж байгаа шүү дээ. Нэвтрүүлгийг. Тэр хүн бол ингээд ахын амьдралтайгаа байж байгаад хотоос нэг охин ирж байгаа шүү дээ. Тэгээд ингээд жинхнээсээ тасчаад байгаа юм шүү та нарт. Одоохондоо яг миний ажигласан бол яг нэг бүр амар яг нэг баталгаатай. Энэ бол үнэхээр надад тасцсан шүү дээ ч юм уу. Яг нэг тийм яг баталгаатай хэлэх гэхээрээс яг нэг тийм санагдахгүй байгаа. Гэтэ мэдээж яг тодорхой хэмжээгээр одоо наттай хамт оролцогч бит хоёрын хувьд гэх юм бол бит хоёр нэвтрүүлэгт оролцож байгаа болохоор бит хоёр талаасаа нэвтрүүлгийг гоё болгоё гэж тэгээд болцоогоо ойлгох хэвээр тэгэж гоё харьцах хэвээр гэж яваагүй. Анх уулзаад шууд нэгээ таниал юм яриад ер нь яг ийм
яг нэг тийм нэвтрүүлгийн явцдаа бүр яг ерөөсөө нэг тийм маск зүгээгүй гэх юм уу. Яг хоорондоо яг сэтгэлээсээ харьцаад vibe авалцсан шүү дээ. Тэгээ нэг тийм тавилттай ч юм уу. Та хоёр одоо эмэгтэй нэг жилэнгүүтээ эрэгтэй нэг жилэнгүүтээ тийм байхгүй яг дотроо юу бодож байсан яг тэрийгэ хэлгээл явсан. Тэгээ хамт орсон залуугийн нөгөө ичимхий. Тэгээ наваг хараад жоо сандчаар ингээ ээрчдэг. Бис ахгүй юу. Тэгээд бүр ингээд би ер нь жоох ингээ яриагаа чиглүүлж явах юм байна гэж би хажууд нь тэгээл хэвээр малчин болъё бараг юу үүс ногоо ч болъё гэх нь холгүй байж байгаа тийм. Тэгээ тэгж амьдрах шалтгаан юм шиг байна. Ер нь чи нэг хальт гэж юу бодож үзсэн багт те. Надаа яг амьдрахны гол шалтгаан болсон яг нэг гол шалтгаануудын болсон нэг зүйл нь хэм бол би нөгөө яармагт амьдрэх байхгүй. Тэгээ би ингээ өдөрт бараг ингээ сургууль руу явахгүй 3 цагт өгжрэл бас чарах гэж 3 цагт өгжрэл замдаа ингээд хамаг юм өрнөждөг. Чи хөдөө атсан чинь машин ч байхгүй, зам дээр юу ч байхгүй. Тэгэл ингээд амар гоё тэгэл агаар магаар гэдэг айгуу гоёсэн. Тэнгүүд нь би зүгээр төвлөлтөн гэж байхгүй гэж нэрээ яа болохгүй гэж боддог. Ер нь айгуу гоёсан. Амар тийм тайван стресс байхгүй. Төгжрэлт чинь тэгэл машины сигнал дуурал бүр амар ингээд стресстэй лин тэндээс хүн амьтаа хоорондоо хэрэлдэж байна л явцдаг. Хөдөө атсан чинь тэгэл айгуу нэг тийм шууд яг унаахт яг уу те. Тийм би яг унаахт их. Аймаггүй гэдэг шиг. Аймаг байхгүй. Утгагүй. Утга байхгүй. Оюутнууд ер нь ойрд яаж болцож байна? Оюутнууд одоо бидний чинь Ц ордог байсан. Цэгийн одоо юу гэдэг байсан шүү дээ. Шницл гэдэг хоолой чинь Цэд иддэг байлаа. Тал амар дээр үе юм ярьж байгаа юм шиг яриад байгаа юм. Бид нар ч гэсэн одоо тэгэл цэмээ ороод тэгэл шницл иддэг гэж юу? Тийм заримдаа бас нэг тушаангтай болоо юм уу та. Тэрхүү тохиолдолд гардыг гардаг юм. Тэгэл одоо болзооны хувьд гэх юм уу? Болзооны хувьд би ихтэй бас нэг тийм юу гэх юм бэ? Бас айгүй ерөн жоохон хүлдүү талын хүн. Тэгээд яг юм ерөнхийдөө л нэг тийм болзоо гэх юм бол зүгээр одоо нөгөө нэг хамт ингээ уулзаад нэг уул молон талхаад агаардаг ч юм уу, эсвэл кино үздэг ч юм уу, эсвэл газар суугаад хоорондоо ингээ яриа өрнүүлдэг ч юм уу. Ер нь тиймэрхүү байдлаар л болцоо ер нь хийжсэн дөө. Одоо дараагийн нэвтрүүлэг тэнгис ирэх гэж бодож байна. Тэгээ миний нөгөө нэг энж хэлээд шүү дээ. Энж хэлээр бүр ингээд хөдөө атсан чи яах вэ? Чи одоо тэнгисийн ирэхт ормоор идэх гэж бүр загин орж ирээд. Наад хөдөөний эзэлж мөртгөө болоод тэнгисийн ирээр л явчих гэж. Чиний дараагийн зогсоол чинь тэнгисийн ирэх юм шүү. Тэр ярианд надад хурцтай байгаа. Тэгвэл баран хамгийн сонирхолтой болсон саяны нэвтрүүлгийн болцоо юм шүү те. Яг нэрээ яг үнэ хэлэх юм бол яг ингээм амьдрал маань тохиолдсон хамгийн гоё, хамгийн сонирхолтой тийм мартагдахааргүй болцоо гэх юм бол яг нэвтрүүлгийн үеэр гарсан яг 2-3 болцоо лээ. Тэр хэд он? Хэдэн километр явж ийн. Тэгээ таашаа чинь гэсэн шалтгаал юм лээ. Би бол нэг 4 хонцоод ирсэн. Айл аймаг явсан. Дунд говь аймаг явсан. Говь явсан шүү дээ. Ер нь ойрхон мөлий. Бус аймагуд одоо тийм баха. Дунд говь чинь нэг 300-400 байгаа. Тиймэрхүү юм л. Хоёр залуугаас нь юм өсөж байгаа. Сайн нөгөө сарнаа марна ингээл асгаал гэдгийгсэн шүү дээ. Та хоёр яг тэгжсэн тохиолдол байгаа юу? Баггүй. Өстө сарнаа асгаж. Ямар мэдрэмж вэ? Тэгтлээ романтик биш. Гэтэ яг тухайн 10 жил мэлд яг тэр сарнаа цацах тэгээд тэр лагаар зүрх хийх байрны гадаа тэгж нөгөө бензин асгаж байгаа. Тэр үеэр чинь нэлээд бас тренд байсан шүү дээ. Та хоёр тэрнээс халуун гарсан юм лээ. Мэдхгүй тийг зориглоогүй ч юм уу. Яг нэг ганц хоёр сарнаа тэгтээ цацаагүй. Зөв өгжсэн үү гэхээс олстаа сарнаа цацж үзээгүй дээ. Одоо л үзье да. Би бол амар ичимхээс. Яг 10 жилдээ ер нь тэгэхээр юу сарнаа хүнд өгөөл их юм гэдэг шиг байсан нэр. Юу цацах вэ? Тий, юу цацах. Одоо зүрхштэй бол яг бол шууд цагдаад баригдах багт тий. Баригдахаас өмнө гэлж таачаал гис унтраачаал тэгэл. Тэгшнээ хараг гэдэг. Угаартуулж алах. Дунд нь өөрөө ингэ зогсож байгаа гэж хайлт чадсан тохиолдол нэг тийм зурагт бичлэг жилүүний яад исэн тий. Чи угаартчихсан сарнаа гэнэ. Зүрхний донд. Би тэгж гал тэгж бензинээр хасаалгаж үзээгүй зүгээр юм лаагаар хасаалгаж үзсэн орцсондоо. Тийш гарсан чинь юм байна. Ямар мэдрэмж зогссон. Ямар мэдрэмж. Амар гоё тэгтээ. Нөгөө нэг чичгмээр. Хүн маань өөрөө яг миний сонирхож ирсэн хүн байгааг болохоор тэгэл баярлаа гэхдээ уучлаарай гэл. Тэг нөгөө нэг таалагдж байгаа хүн маань нэг юм жижигхэн үйлдэлингөө тэр нь амар гоё санагдсан. Санагдаад тэнгууд ингээд нэг ингээд за ер нь таалагдахгүй байна да гэсэн юм маань ингээд ийм лаа цацсан уу гэлаасан уу ингээд сарнаа цацсан уу яг нэг тийм ингээд амар том үйлдэл хийж байгаа гэсэн тэр нь яг тэр таалагдж байгаа хүн маань жижиг хэмжээнд ингээд гаргаж байгаа үйлдэлт нь яг юм хүрхээргүй нэг цаанаас нэг тийм байгаад байна. Тэгэхээр хүндээ байгаа гэсэн юм уу? Тэгээ ер нь хүндээ ах уу? Тийм хүндээ. Гэхдээ одоо тэгээд таалагддаг бол ямар ч тийм гоё зүйл хийгээд таалагдахгүй гэж юу? Би аль хийж бодож байна. Тийм ер нь л таалагддаг бол хэцүү дээ. Одоо тэр нэг машины сарнаанууд амар тренд болж байгаа юм шиг л ч тий болцсон бах тий угаасаа нөгөө багаж нэнгүүт ингээд сарнаа баддаг тий зөв машины ард.
Одоохондоо тийм авч үзэг байна. Герман машин ярьлаа. Герман машин яар. Тэгж авч үзэх баха. Өмнө нь бол одоо төгсөөл ав. Авмаар шүү хүмүүсээ гэдэг. Хүмүүсээ. Олон дээр тий. Хүнээ юм биш. Хүнээ за хүнээ олох ч уучлаарай. Одоо олон болсонд явах үлгтэй наавна одоо. Нас залуу цус чинь юм. Би ихтэй яг үнэ хэлэх юм бол тэр нэвтрүүлгүүгээр л хамгийн сүүл болзоонд байсан. Ярмаг тэмдэрдэг болохоор болцож ямчихгүй. Нэрээ сүүлдээ би баг ингэ боддоо шүү дээ. Ингээ за яах вэ? Ярмаг хавцаа ингээ хүнтэй үерх үү дээ. Яаж ингээ төвжирсэн ч гэсэн төвжирл ундаа нэг хөөх нэг болзоо ичээд нэг гэргэр лөө орж авах. Тэгвэл ажил амжихгүй хэцүү юм шүү гэл. Одоо тэр залууд яа тийм чадал батлаад энэ ярьчихгүй. Ер нь бол хоорондоо холбоотой идэг. Тэгээд амар хөөрхөө ингээд чат мат бичээл манай хөдөө юм байна, хотод ямар байна гэл тэгэл бүтэж баг цаг агаар маараас эхэлчихсэн. Хөдөө ийм салхитай байна, хотод ямар байна гэж тэгэл ингээд чи хотод нэг иймэрхүү байна гэл тэгэл нэг ойр зүрийн сайн сайхан махны яриад тий ер нь гайгүй холбоотой байгаа. Тэр нэвтрүүлэг дээр ч нөгөө ээжүүд нь дээл хийж өгөөд юм л шүү дээ. Чи дээл авсан уу? Надад дээл өгөөгүй шүү дээ. Өөр ээжүүд бол өгөөдсөн да. Бусад ээж нар нь харин бусад ээж нарын яана амар олон ээж талч. Бусад ингээд нөө дугааруудын ээжүүд нь ингээд яхав дээл авах вэ тэгэл би за надад заавал дээл өгөхтэй шүү гэж нэг тийж боддоогүй юм. Тэгээ нөгөө залуугийн маань өгсөн бэлэг нь амар гоё бэлэг гэсэн болохоор том зураг өгсөн дээ. Өөрийнх нь зураг. Гүү. Яа, өөрөө зэрэгтэй бод хаана халаалаа гэдэг. Өөрийнхөө зургийг яа бэлгэж болдгүй. Canon дээр тэгэл идэв үстэй. Намайг дурсаж яваарэ. Тийж ээ. Унтлагын өрөндөө тавиарай. Би тэг хаймар тацаад л шүү. Их газрын чулуу гэдэг дундгой аймгийн тийм үлдсэн газар идэв. Билээ. Тэнд нөгөө нэг залуу маань яасан тийм задгай театр гээд байт юм л ингээд жил болго юм уртын дуучид бүр 2-3 мянган жил амар олон үеэрс дуулдаг. Тийм фестивал болдог юм шиг үлээ. Би залуугаас сонсоо. Тэрэн дээр очиод надаа ингээд дуу дуулж өгөөд. Бас нэг тийм болцоо маяг юм болсон. Тэгэд нөгөө нэг бэлгэн дээр яг тэр их газрын чулууг яг ингээд яг юм зурмал зургийг нэх юм уу. Ингээд зөвөр хөвлж мөвлсөн биш. Яг тийм зургийг надаа бэлгэсэн. Тэгээ тэр нь аягүй бас гоё санагцсан. Одоо тэгэл тэрийг бас нөгөө гэртээ хатцсан байгаа. Тэгээ нэг хаяа харахаараа надаас дуулж өгсөн дөө гэл нэг хаяа нэг дуусчаалаа. Нэг санаа алчаалаа. Хаяа нэг харж уйлчаа гэдэг. Сонсогддог зураг. Гэтэ чи нэр уйлсноо ингээд нэвтрүүлэг дуусаад ч юм уу ингээд салж малхтаа. Яг уйлан цаашин бас яриач уйлаагүй. Гэтэ нэг тийм юу гэх юм нэг жоохон эвгүй санагцсан. Жоохон гонигдл харуулсан. Тийм. Дахиад нэг хит хонцсон бол нэг хит оног ингээд байсан бол гэж бодож шиг тэнгуүтэй. Нэг залууга яг нөгөө ганцааргийн үлдээх мэдрэмж надад амар хэцүүсэн. Ширээ хэцүү. Бүр ингээд янаа ганцаараа үлдчихэж байгаа шүү дээ. Хан тийм миний хэлээд байгаа юм тэр байхгүй. Тэр залуучууд үлдээд байгаа байхгүй чаавас. Тэр хүнд чи амар хэцүү ингээд надад хүртэл хэцүү санагдаад байгаа. Тэгээ би аюу хацтай нөгөө хамгийн ойрхон аймагт нарцсан. Тэгээ манай залуу маань ингээд миний сэтгэл асгарах юм бол би чам руу дахиад очино гэдэг юм. Тийжэнгүүд нас ойрхон юм чинь нас дахиад ирчих юм байна да. Тэгээ манай ч бас ярмаг болохоор. Тий ярмаг болохоор хөдөөнөөс ингээд орж ирэхэд ч бас аюу ойрхон. Тийм болохоор чинь тэгээд бас аюу хацтай маань бүр хол баян үлгийн мүлгээд орцуулаа залуу маань ирэх гэж 2-3 он нişтэй гэж бодож өөрийгөө тайвшруулаад. Баян үлгээс нисэж чинь л дээ. Бас тийм гэж бодлоо юм байна. За Темка Японд байдаг те? Тий, 90 очно л. 90 очин амьдэрдэг. За Японы гоё болцооны калчрууд нь юу вэ? Чиний харсан юм юу вэ? Сонь содон. Сайхан юм нь юу вэ? Муухай юм нь юу вэ? Японохдод ер нь ямар юм бэ? Тэрийг бас мэдгүй байна. Тэрийг бол мэдгүй. Би нөгөө амьдэрдэг байхдаа нэг Японыг Итали найзтайгаа амьдэрдэг ус рум шеэр хийгээд гуруулаа амьдэрдэг ус. Тэгээд Япон хүмүүс бол яг л ер нь бид шиг л болцсон юм л. Таалагдж байгаа юм. Тэгээ ер нь болцоонд явах юм уу биш. Бид чинь хоол идэх үү гэж тэгдэж шүү дээ. Ер нь тээжлээд юм л хамт орой хоол идэх юм мэдгүй тэгж хоол идэх үү. Тэгэхээр чинь нэг юм юм. Одоо Монголд бол бид нар чинь шууд охин руугаа ч юм уу те залуу руугаа ч юм уу орой хоол идэх үү гэж шууд тэгж шүү дээ. Нөгөөдөл нь болохоор Японд болохоор баг сарын өмнөөс нөгөө ажил юу бүгж өгдөг болохоор те хамт хоол идэх юм бол хизээ ангууд нь тэгэл би тэнд одоо завтай жижиг өдөр яаж нэг бола бид өдөр завгүй юм байна тэгвэл инкүнкүү баг сар марын дараа аахгүй баг тэр дунд нь остолчмаар тийм хугацаа байх те баг өөр хүмүүс ажиллаж яваа тэгээд эхний хоол идэнгүүд дахиад дараагийн хоёр дахь болж өрөө талд дахиад очрыг бол дахиад бас нэг жоохон тийм хугацаатай байдаг ч юм уу ер нь тийм юм аим завгүй бүх юм нь хуваарийн даа байдаг болохоор тэгж санагдсан тэгээд нэг гоё юм нэх юм бол бас нөгөө Японд чинь арай хийх зүйл ихтэй бас тий
үзэж харах тий үзэж харах юм ихтэй нэг зургийн бүүт рүү ороод тий. Харин тий гой зургийн бүүт рүү орж мороод эсвэл гой хөгжилтэй дуртай юмаа үзчихэж болж гин. За урлаг галерей зөндөө сонголтууд байгаа. Тий зөвхөн хосын тэм караоке байгаа. Хосын буудлын за тэр жоо. Тий болцооны буудлын. Тэнгүүдээ гоё юм спорт тоглож болж гин тий. Одоо энэ дотор индор спорт ийм гоё газар зөндөө байна гэл яа тэгэл тий. Тий. Монголд ингэж яа гэх юм бол заха муурж байгаа ч юм биш. Гэхдээ нэг ер нь цөөхөн. Тийх юм амар цөөхөн тий. Ялангуяа бүр үйл болчоор бүр байхгүй. үйл бололцтой хэвчээ. Бүр ингэ ичээндээ орчих. Outdoor activity л байхгүй бол яг хотод бол бага байхгүй. Гарах юм бол яг зөндөө байгаа л та. Одоо жишээ нь морьтой болцох ч юм уу, морь аялал явах ч юм уу, нохоо явах ч юм уу. Гэтэ тэр чинь ингээл 7 хоногт нэг яваал тэгэл дахин явна гэсэн юм байхгүй. 7 хоног болох нь нохоо харах. Тий. Юу их үү? Тэр чинь сүлдөөд байна. Нохоонуудаа зээл. Нохоо нутгаар ажиллаа. Тэгээ нэг хэцүү юм нь ялах юм бол монголч машин байхгүй л хэцүү шүү дээ. Ялангуяа үл 100 л одоо машингүй болцож болно. Тэнгүүд одоо эрэгтэй хүмүүс одоо ер нь тэгэл дийлийнх нь эрэгтэй хүмүүс бол бас хэцүү байх. Машингүй хэцүү тий. Нөгөө охиноо үл дааруулж магалсан гэл одоо би ч гэсэн машингүй үдээс тэгэл зөндөл боддог ус. Тэгэл тэр шалтгаанаараа бас болцдгоо юу ч гэсэн надаа байсан байна. Өөрөө жоохон хаашаа суулаа. Тий одоо хөрөж ягнаас ахуулаад тий. Тэгэл нөгөө өвөлчин төгжрээ алган такси авахгүй ч гэдэм бай тий. Тийм Японд бол тэгэл тал талаасаа метрогоор авалцаал. Сайхан санаа амар. Японд харин миний яг тэр бодож исэн яг тэгж төлөвлөхгүй бол үнэхээр нэг хүнтэй уулзах гэж тэр чинь ингээ бүтэн одоо өдрийн юм болоод байгаа байхгүй. Тэр метрогоор хэр удаан жоох хаач уулзах юм те. Тэгээ тэр газарнд ингээл амар хол. Ер нь ингээл юмнууд нь ингээ жоох хол те. Тэгэл буцаал харин гээл тэгэхээр бас нэг бид нар шиг зүгээр такси яриад шүн такси цэснаад 15 минутанд тэр ирдэг газар биш юу байхгүй. Заавал метрод нь тэгээ метро нь 12-оос явах болчдгүй лөө. Тий ер нь 12 өнгөрөөгөл те. Тэнгүү чинь тэрнээс өмнө бүх план дуусах хэрэгтэй байхгүй. За үнэхээр дуусахгүй маа гэхэд бас яг үү тэгэл маргааш өглөөний ажил гэдэг чинь ингээд яг адилхан процесс болоод тэгэхээр ер нь нэг хүнд нэг цаг гаргана гэж бол амар том планинг юм байл. Бид нар бол хийж аргаж байгаа ш. Тэгээд сарын нэг өөр юм нэх юм бол яг 50-50 гэдэг. Яг 50-50 хуваадаг. Тийм. Тэрийг бол бүр бүгд бичигдээгүй хойш шиг оо. Тий, ер нь тийм. Гэхдээ яг хөө мэдээж нөгөө залуучууд нь дай май гэдэг зүгээр би ингэж хийх юм бол тэгнэ. Тэгж хэлээгүй тохиол яг эрэгтэй эмэгтэй нэг 50-50 хувааж ирнэ. Тэгээ зарим газрууд нь сүл ингээд билийн шууд биелийг 2 удаа. Тий, юундаа ийм жижигхэн одоо ширээн дээр нөө ийм захиалдаг ордер идэг ийм машинууд байдаг шүү дээ. Тэрэн дээрээ хашир 2 угаал авчирч. Тийм ээ. Тэрлээ гэж боддөө. Тийм, бид нар энийг бол зөндөө ярьдیں۔ Ярьдаг. Наа за. Гэхдээ ер нь байнга л ярьж ах шаардлагатай л да энийг бол. Бидний ярьснаар бол дүгнэлтэн сүлдээ бол зүгээр уурсан нь төлье. Тэгээ хоёр дахь дүгнэлт нь таалагдааг бол хуваа ихдэг дүгнэлттэй харсан юм. Ер нь бол тийм шүү. Зөвлөд дүгнэлт байна. Тийм. Өнөхөр болцоо таалагдааг бол хоёлоо хуваачих уу гэдэг үйлдэл яа. Би бол ойд махтад гэдэгс ингээд мөнгөгүй болчих штэ. Мөнгөгүй юм уу болцдгүйсэн. Хүн ингээд нөө балзаанд өрчвөл юу ч болж магадгүй мөнгөтэй авах хэрэгтэй гэж бодвол тэгэл мөнгөгүй үедээ мөрөөл болцдгүйсэн. Зол ер нь ойд махтаа болзон санал их авдаг гэсэн үү? Бис ойд махтаа. Алт өрсөн чи айсар бол. Айсар бол. Гэтэмс. Гэтэмстэй одоо мэдгүй. Зүр манайх ч нөгөө нэг компьютерийнх нь байдаг гэсэн болохоор эрэгтэй эмэгтэй тоон тэнцүү. Компьютерийн IT-гийнх нь эрэгтэйчүүд ихтэй манай менежментийн охтууд ихтэй. Тэгээ ингээ хүс ярьтай гайгүй тэнцээд тах шүү гэдэг. Бусад нөгөө сургууль мургуулыг бодвол тэгээ ямар ч айтем болчиход ер нь нэлнэх болцож үзсэн шүү. Тэгээ хүсийн харьцан тэнцвэртэй сургуульд гоё яг тий. Одоо манай сургууль хэд ч дан эмэгтэй хүмүүс 90 өнөө баг. Одоо ингээ манай ангид хэд ч ингээд нэг 45 хүүхдээ лаг хэд 40 нэмэгтэй 5 нэрэгтэй. Тэгээ 5 эрэхтэй ингээ нөгөө бид дэдээ ингээд одоо 3 ууссан. Бид дэдээс л ингээ хүүе найзаа гэж өөс ингээ наалгаа энийг тиймэрхүү болцсон. Тэнгүүд чинь тэгэл барыг чи эмэгтэй юм уу би эмэгтэй юм уу гэж өөдөөс нь тэгэн наалгаа. Энийг тиймэрхүү байдаг болохоор яг сургуулийн хүрээнд сургуулаараа эрэхтэй хүн бага юм байна тий. Тэг ер нь бага шүү. Ер нь мобис хамгийн бага нөхөө. Гэтэ нөгөө амар олон салбар сургууль байгаа яг нөгөө биеийн тамирын сургууль мургуул болохоор эрэхтэй ихтрийг амгааш салбар нь өөр ингээ байран дээр. Тэгвэл одоо гадаад хэлний сургууль гिचэнгүүт одоо манай 4-р курсч чинь ганцхан л эрэхтэй хөх та. Тэгээ манайх болохоор нэг гайгүй нэг 5 6 нэг залуучуудтай болоо явчихгаа. Тэгэл барин нэг 4 жилийн хугацаанд барин нэрэл тоглоомч яг эмэгтэй найзуудтай нэг эмэгтэй хүмүүс харсаар яж ер нь төгсгөө. Одоо аль сургуулийн охтууд хамгийн өөрхөн байна. Аль сургуулаа? Тий. Монгол улсаас. Бидний үед бол хүмүүнлэг байсан. Хүмүүнлэгийн охтууд л хамгийн өөрхөн гэж ярьдаг үстэй. Гэтэмс мэдхгүй. Тэгээ манай гэтэмсийн хөөрхөн л гэдэг шүү дээ. Надаа гэтээ ашиусын охтууд аюу хөөр. Миний таньдаг охтууд юм уу? Ашиусын охтууд аюу хөөр хийж. Одоо тийм тренд юу байхгүй тий.
би эсвэл хоцорсон яваад байгаа болов яг сайн мэдгүй л юм. Тиймэрхүү Тэгээ яаж ч нэг хүмүүлийн октод хөөрхөн гэж сонсч байсан. Манай сургуульч тэгээд мэдгүй дээ гэдэг аахгүй. Чи сургуульдаа ер нь хэр хөөрхөнд ортой. Юу би ихтэй юу штэ яг салбар сургууль мөрүүлдэл ер нь айгу хөөрхөнд орчдээ штэ. Гэ намайг ихтэй ингээд юу гэх нэг яг гадаад хөрхөөс илүү ингээд натаа юм ярьж үзчихэд хүмүүс намайг амар крашлцсан мэд чинь ингээд чист хөөрхий идүүтэй яриад юмаа гэж ингээд баг чамайг баг харахаар базаа давчмаар санагдаа манагдаа зэрэгэл үдтэй сайн сайн юм ирээ л. Тэгж хэлдгийг. Би ихтэй айгуу сайн нэг тийм оюутан болчоод сайн захиа айгуу авч ирсэн. Би ингээд яг дээр үед амьдраад байгаа санагдаад ингээд нэгдүгээр курс тарсан чинь ингээд дөрөвдүгээр курсын нэг ах маань ингээд над руу ингээд захиавч ингээдтэй амар явдал ярьчихгүй. Зүгээр ярьаа. Нэгдүгээр курст ороод ингээл оюутан болцоо ингээд фото тэгэл ингээл амар ингээл явжсан чил манай 4-р курс ах ингээл цайны газар наваг харцсан. Тэгэл ингээл чисээ хөөрхөн охин байсан надад таалагдсан гэл миний ингээд фэйсбુક болцсон. Тэг над руу ингээ нэг юм шүлэг явуулаад тэр ингээл яасан янзын ягаан тэг мэдээгээл явж өгч байгаа юм. Тэгэл би ч за ингээ манай мобисийн ч айгүй тийм шүлэн мөлөг бичдэг залуучууд ихтэй юм байна гэж бодсон. Тэгээ байжсэн чинь над руу ингээл амар мэрсэр ингээ шүлэг байнга явуулдаг. Тэгээ би гэтээ үнэхээр тоохгүй гэдэг хэлсэн байсан чинь над руу шүлэг явуулдаг. Тэгээ жилийн дараа тэр чинь 1-р курсын намраа жоод 2-р курсын намраа орсон чинь манай ингээд наттай нийлдэг эмэгтэй найз маань ингээд над ярьж байгаа. Тэр ахтай айгуусаа надад хүртэл төсөөгүй. Яг яваад байхгүй юу? Тэр шүлгэрээ ном гаргацсан. Шүлгийн дэвтэр гаргацсан. Нэрээ бодож одоо хүртэл сургууль ирээд байгаа заяа. Тэгээд яг 2-р курс орсон тэр одоо 5-р курс болчихж байгаа юм. Мэдгүй. Тэнгүүд ингээ манай найз ингээ ярьж байгаа. Над руу нэг ах ингээ баян шүлэг явуулаад тах юм уу? Миний араас гүүгээд гэлэгдэх байхгүй. Тэр тийм үү ямар хөөрхийн чамд ингээ зориулж шүлэг бичээд айгуу гой сэтгэлээр юм биш. Би л уншил та гээл унсан чинь нэг юм өмнө уншиж ийсэн чим шиг амар тань шүлэг боловчтой байхгүй. Тэнгүүд нь би наа чи юм өмнө нь юм зохиолч мөхөлчтэй тийм шүлэг би нэг яач өмнө уншижсэн санагдаад тах юм гэдгсэн чинь үгүй надад зориул битсэн гэсэн бүр нойргоо баг хонж битсэн гэсэн мэт манай бариад амар ингээ сэтгэлээ ингээл хилээд ааш тэнгүүд нь ингээл лаан тийм үгчээд би нөгөө нэг над руу шүлэг бичсэн тэр ахын ингээ нөгөө нэг чат ингээ гүйлгэж хараад байжсэн чинь яг манай над руу жилийн өмнө явуулсан шүлгээ манай найзыг найрах гэж жилийн дараа манай найз руу явуулсан. Тэгээ битэрийн нөгөө найзууд гэж мэдээгүй. Тэнгүүд нь би ингээд за миний найз наа чи болд юм шүү. Наа чин хоёулын руу явуулж байгаа юм чин мобис хэдэн октод руу явуулсан юм билээ гэл. Тэгээ хоорондоо ярилцаад тэгээ мараа битэр амар ийм тактик гараад яг нөгөө хичээл ордог нэг юм бас нэг хэсэг байгаа нэг тэр тэнхмийнхэн тэнд одоо хичээл хвчлэр ордог. Тэнгүүд нь яг тэр ах ингээд явдаг хэсгээр битэр ингээд хамт ингээд хэлж яваад тэнгүүд ингээд яг нэг ингээд таарсан. Яг ингээд таарсан. Тэгсэн чинь яг тэр өдөр ингээд битэрийг амар ингээд гах чарангуудаа тэр харин бит хоёр гэж авсан намайг блоклцсон. Чи блоклцсон. Ингээ миний араас түгээд над руу шүлэг явуулаад тэгээд бүтггүй болгоод манай найз руу явуулаад тэгээд сүүлд нь найзууд гэдэг мэдэнгүүтээ тэгээ намайг блок хийсэн. Арай сүүлд бицнийг авч үлдсэн байна. Тэгээ ингээд октодаа та нар ингээ шүлэг мүлэг бичих юм бол сайн нэгтэлж барьж байгаарэ өөр октод руу явуулж яж магадгүй шүү. Тэр ингэ яаж нэгтлэх юм бэ? Найзууд. Йоо тэр нэг амар групп байсан тий. Бид нэг залуутай явуулж байна. Би тэрийг сонирхоод орж үзсэн шүү дээ. Тэгсэн чинь нэрэл юм байна. Гэт амар юм зураг мөрийн шууд тавьчих юм л энэ залуутай харьцдаг охин байна уу гэж. Би тэгтээ тэн дээрээс нэрээ над руу бичээдсэн залуугийн зургийг харсан шүү. Тийм. Тийш бол Монголын бүхэн орж үзсэн баха. Би тэгээд үзэл байжсэн чинь яалч хүн миний уулзсан залуу мөн байна. Тэгээд тэр хүн чинь барыг надтай ингээ өдрөө алгасахгүй ингээ уулзсахгүй нэг офс дээр ирээ ланч иддэг ч юм уу тий би баацсан. Энэ залуу яаж бусад доктуудыг амжуулдаг юм болов? Чи миний зургийг тавьж үзчих. Энэ залуу хэрвээ. Миний зураг нэг явж ирсэн. Тийм нөгөө нэг юу юм шиг санагдав. Чиний зар юу гэж байна? Sorry. Энэ залуу найз охинтой болоо гэдгийгсэн. Тэгээд та энд явж ийн мөвч гэдэг хүмүүс тэгээд юу гэж юм мөвч гэдгийгсэн чинь комент нь уншсан чинь хүний зургийг гэж хамаагүй зөвшөөрлөлтгүй хийхэ болооч 2 3 удаа бичсэн. Тэгээд устгацсан юм шиг л. Зарим дээр нь бол ингээд бүр нэр мөрийн нууцлцсан амар муулж бичдэг юм л шүү. Тэгээд тэр нь яг үнэн ч юм уу ч юм уу хүмүүстэй яг тэндээ цензуртай ханддаг ч юм уу ч юм уу. Тэнгүүд нь ингээд доороос нь жил өө яана тийм үү тэгвэл бараг харьцаа боллоо мэлээ тэргээл орж ирсэн. Ягаа тэгээд яа ингээд жоо тархиндаа жоо шүүлтүртэй хандахгүй байдаг. Бид нэг залуу тийм олцсон ч байна уу гэдэг. Тэр нэг цөөхөн үед доктор групп байсан шиг байгаа тийм. Мэдгүй. Тэгээд харсан. Тэгтэн заваацсан юм шүү. За бид бүхний хамтран ажиллагч байгууллага байдаг. Тэгээд GJ Beauty Plus за манай GJ маань бол одоо маш олон Европын брэндүүдийг бас оруулж ирдэг. Азаас бас нэг ганц хоёр брэндүүд оруулж ирдэг. Тэгээд аюу гоё брэндүүд оруулж ирдэг. Нэг нь бол за энэ удаа танилцуулж байгаа. Өнгөрсөн дугаар дээр барсан ярьсан Come Loud Lab
одоо ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд 27 жил одоо 1998 онд одоо үүсгэн одоо энэ брэнд нь үүсгэн байгуулагдсан. Бас тэрнээс өмнө бүр лаборатори нь эхлээд бас явж исэн. Тэгээд 1998 онд яг энэ хүү брэндээ нээгээд тэгээд ураа нь юу вэ гэхээр эмэгтэйчүүдийн одоо бүхэл амьдралынхын туршид ханиулах, тус олох тий бүх үе шатанд нь тантай хамт байна гэдэг одоо ураа таагаар гарч ирээд энэ ураагаараа ч гэсэн явж байгаа ийм брэнд байна. Тэгээ энэ нь болохоор нөө эмэгтэйчүүдийн дээрхтний маань угаагч тэгээд бас пробиотик байгаа байхгүй. Тэгээ энэ нь одоо бусад юунаас юугаараа даваа талтай юм гэхээр ашигтай бактерийн тэнцвэр алдагдсанаас болоод одоо хувир ашигл үүсгэсгүй бол элдв бусын ям бактерийн халдвар авах эрсдэл үүсдэг. Ер нь бол балансыг алдагдуулж болохгүй. Тэгээд пребиотик нь болохоор пробиотико ингээд тижээдэг. Ер нь бол пробиотикийнхаа хоололдог зүйл гэсэн үг. Тэгээд ингэж одоо хэрэглэснээрээ илүү өөрийнхөө ашигтай бактерийг нэмэгдүүлэх зорилготой юм байлээ. Тэгээд зөвхөн бас тэр биш өдөр тутмын гээл угаагч, тэгээд халдвар авахаас урьдчилан сэргийлэх бас угаагч нар байгаа. Тэгээд 3-аас дээш насныхан хэрэглэх боломжтой. Бас зөвхөн эмэгтэй хүн гээд авахгүй. Тий, одоо энэ угаагч нь болохоор эрэгтэй хүн ч гэсэн ашиглах боломжтой юм билээ. Тэгээ яг одоо ер нь яг иймэрхүү зүйлсийг нээлттэй ярихад ингээ эрэгтэй хүмүүс ч гэсэн ингээд нөгөө халдвар тэгч болоо яваад байдаг. Өөрсдөнд нь мэдэх тэр нь гэхдээ тийм хүнд биш зүгээр эмгтэй хүндээ ингээд нэг жижиг бактери бас ингээд халдуулаад байт юм байна л да. Одоо би аймаар хараар л ярьж байгаа шүү. Тэгэхээр хоёр талдаа л одоо угааж авах шаардлагатай гэсэн үг. Одоо яг тохирсон бүтээгдэхүүнээр нь угааж авах шаардлагатай. Эрэгтэй хүмүүс ч гэсэн шампанаараа баг урсгаад байдэн шүү дээ. Бид нар чинь тэгэхээр савн шампанаараа урсгаад байдаг. Тэгэхээр бид нар ялангуяа тэр хэсгээ одоо энэ одоо яг зориултын одоо бүтээгдэхүүнүүдээр нь угааж авах шаардлагатай гэдэг уриалгыг зол битээр одоо яриад байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн бол ихэнх бүтээгдэхүүн яг энэ бүтнээрээ бол мэдээж эмгтээчүүдийн бүтээгдэхүүн. Яг энэ нь болохоор яг эрэгтэй хүмүүс ч гэсэн угаах боломжтой шүү гэд хэлж байсан. Тэгээд та бүхэн одоо GGI Box гэмэн дээр энэ брэндийг Comloud гэдэг брэнд хайх юм бол брэндийн бүх бүтээгдэхүүн гараад ирнэ. Ийм осоор ороод Comloud брэндийг хайх юм бол бас бүх бүтээгдэхүүн гараад ирнэ. Тэгэхээр яг тухайн үед ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байна, аль насандаа байна тий. Тэгээ миний ойлгосноор бол ийм билээ. Одоо чинь сарын тэмдэг ирсэн үед бас нэг өөр одоо үзүүлэлэр угаах хэвээр, жирэмсний үеийн үед өөр угаах хэвээр, төрсний дараа магадгүй өөр байж магадгүй бах. За тэгээд цэвэршилтийн үе гэдэг ч юм уу тий. Ингээд шат шатандаа ингээд өөр одоо төрлийн бүтээгдэхүүнүүдээр бас өөртөө тохирсон бүтээгдэхүүнүүд дээр угаах шаардлагатай юм билээ. Тэгээд Comloud Lab тэгээд эмэгтэй хүний насан туршид нь хамт байх таны ихтгэлт одоо бүтээгдэхүүн шүү. Тэгээд та бүхэн дөрөнд дурдсан GGI Box болон AIMOS онлайн шопоос болон за тэгээд GGI-ийн одоо Beauty Plus-ын дэлгүүрүүдээр авах боломжтой. Саруул зах дотор байгаа, Marshall-д байгаа, Ихтлгүүрт байгаа, Central Tower-д байгаа тий. Тэгэхээр тэр дэлгүүрүүдээр бүгдээрээ авах боломжтой байгаа шүү. Тэгээд GGI-хандаа баярлалаа. За зоолнаа зорлоо. 200 хүний өмнө өмсөлчж үтсэн юм байна уу? Байна. За яаж өмсөлчжсэн? Нэрээр сум. Нэр. Мөө зөө. Би ингээ нэг юм 8 ихтэй сургууль төр юм юутай салбартай нэг юм юу гэдэг хэвгүй. Клуб байдаг хэвгүй. Тэгээ клубын шинжил болоод тэгсэн чинь нэг юм хосын тэмцээн болно гээд. Тэгсэн чинь манай нэг юм нэг найз гэх юм уу найз маань ингээд хоёул амт орчихгээд. Тэгээ орцсон чинь ингээд хамгийн сүүлийн шатанд нь үнэлсэн гэдгийг мэдчихсэн байхгүй. Тэгээ хоёул угсаа төрүүлээ хасагдчихна гээд. Тэгээ орцсон чинь харин сүүл үнэлчихсэн. Төрүүлээ. Тийм тэгээд нөгөө нэг 2 хас үлдсэн чинь ингээд 10 секунд үнэлцгээд. Тэг ингээд бүр амар үнсэлтэй зам. Гэ бүр амар юм аа. Би зүгээр үнсэлж чинь гэж бодсон чинь ингээд миний ингээд бүр ингээд ийм бариу палачтай хаад чинь ингээд гой мойнаас ингээд өргөж ингээд үнсэлцээ гэх юм. Тэнгүүтээ тэгээд тэрнээс хойш тэр залуутаа ингээд бас ингээд юм бичээд найзууд хийж байгаа. Тэг ингээд харьцаад явжсэн бүр бас амар юм болсон гэдэг яасан. Жохон эвгээс олон хүний занд нөө хүмүүс нь хүний мод туртай гэж бүр ингээд нүүрэн дээр ингээд тулцсан ингээд бичлэг хийж мэдсэн. Дараа ингээд бит хоёрт үзүүлээд. Тэгээд тэрнээс ингээд нөлөөлөд надад амар нөлөөлөд хажуудлын хүмүүс гайгүй хөвчтэй харьцаад үзчих хүмүүс гэдэг. Тэгээ би ч амар нөлөөнд хортой авчиж болохоор тэгээд ингээд юм бичээд ингээд явсаахгүй юу. Тэгсэн чинь нөгөө тэр үед найз охинтойгоо ингээд амар юм 2-3 жилийн харьцаатай яжгаад болцсон байсан юм лээ. Тэгээд ингээд бит хоёр ингээд баг тэрнээс ч хойш ингээд 2-7 хоног ингээд юм бичээжсэн шинэ жилийн өдөр ингээд над руу чат бичээд ингээд хөглөөс хэрсэн ингээд байжсэн чинь сайн уу сайхан амарсан уу гэж сайн сайхан амарсан уу гэж байжсэн өдөөс ингээд би ингээд хадам хийж их руугаа явж байна гэд ороод ирдэг байхгүй. Тэгэхээр би ингээд гайхаад гэтээ ингээд шинэ жилээс хойш ингээд надад сайнгийн яваадсахгүй. Тэгсэн чинь харин тэгээд шинэ жилүүдээр тэгээд харин найз охинны доо очсон байсан. Би тэгээд би одоо танайх руу очиод байгаа юм болов уу гэж бодлоо шүү дээ. Гүү. Натаа ингээд харьцаад гоё явж яснаа. Гинт хадам нөгөө ингээд хадам хийж болоод тэнгууд ингээд амар сонин натаа харьцажсэн хүн байгаа шүү. Тэнгууд ингээд би ингээд имэдэн юм дарс аваад маад гэ надад дарсныхан зургийг хүртэл явуулаад би ингээд төлөө. Би тэгээд гайхаад тэгээд юу болгох юм бэ мэдв. Миний амьдрал юм жоохон ээдрээтэй яа. Мэдвч чад юу болцож яваад байгаа юм бэ?
Харин тийм ууланд гэтээс тэр дуунараас ингээ нэг уулж үзээд нэг юм үзээ айгүй гайгүй хөхтэй ах шиг байсан чинь яа тийм бүтэхгүй хүмүүстэй уулзтаа юм бэ те дөрөвний захиа өгдөг залуу байна. Инээс илүү зөндөө юм байна. Арвин дүүх байна. Тэгээ манай эзэн амар хөөрөгдөн шүү дээ. Юу ч бүтлэхгүй залуутай уулзсан. Хитрхи хөөргөн байх хэцүү байх маах эдрийг амар бодлоо. Тийм болохоор чи ингээд яг ийм залуучуудтай таардаг маяг. Гэтэ би одоо л нөгөө нэрөөс ингээд нэг үзий ядаа ч юм буруугаар боддоо. Тэгээ за зүгээр та нар намайг алдсан хохин мохин Би glow up хийж үзүүлнэ гэдэг. Glow up хийхгүй байсан ч гэсэн би ер нь намайг алдсан амар багш болно гэдэг. Тэр Яага багшийн мөрөглсөн сонгосон нэрээ. гэр бүлийнхэн ер нь аягүй нөлөөлсөн. Би өөрөө нөгөө нэг радио телевизийн нэвтрүүлэгч нэг тийм эфирийн хөтлөгчөл ингээд бүр багаас амар бодсон байж байгаа. Тэнгүүдээ гэрийнхэнтэй ярилцсан чинь ер нь жоохон сэтгүүл зүү чиглэл ер нь жоохон хэцүү гэж магадгүй гэдэг. Тэгээд чи ер нь ингээд багш болчих гээл. Тэгэл за багш болчих гээл. Аюу гэтээ аягүй хурдан сонгоцсон хэрнээ одоо нэг тийм харамсдаггүй. Тэгээд төгсөөд ч гэсэн хэрэг яг ингээд ийм телевизийн эфирээр ийм гарах сонирхолтой байх юм бол би өөрөө мэрэгчлээ хөрвүүлээ сурсан ч бодлоо гэж бодож байгаа болохоор тийм шүү дээ. Мэргэжил бол тэгэл ажиллал яаж өрөх шүү дээ. Тиймэрхүү тэгэл нэг сайхан нэг 2-7 хоног харьцаад тэг хатан маав ээжийг нэг мэдж авчаал тэгэл юм байсан доо. Гэтэ яг аах нөгөө үнсэлсэн л амар надад хот үлдсэн юм л та нөгөө би өмнө нь тэгж амар сүхтэй хүнтэй хүн тэгж үнсэлсэн үзэж байгаагүй байжснаа учир зүггүй ингээл нэг олон хүний голд орсноо л миний гой мойнаас өнгөө ороод ирчихэж юм баг барилдаж байгаа шүү дээ гэж бодож байгаа чи зүгээр. Тэр тэгээ одоо 10 секунд үнэлцэгчиж яах гэж гой хасыг өргөөд иддэг залуу. Тэгээд бас нөгөө ингээд нөгөө нэг юм өөр хастай үйлдэлсэн ингээ өрсөлдүүлж байгаа юм чинь гой мойнаас ингээ барьчаад илүү оноо байгаа юм шүү дээ. Би гэхдээ яг тэрэн дээр яг ингээ нэг юм робот зүгээр яг ийм чи өөрөө хийх юм а хийх гэж байгаа шиг л зүгээр тэгээ зогсож байсан. Тэгсэн чинь манай хүн зүгээр ажилласан нөгөө нь ингээл гой мойнаас чинь ингээл бэрж бэрсэн тэгээ жоохон эвүүлээсэн л одоо өнгөрсөн тэгээ цаашдаас гайгүй байх юм бол чинь өөрөө тэгээ хатан маа бийж гэл яваад өгсөн тэгээ Өрөвдөхгүй залуу байна. Тэгж үнсчихэд хүүхдийг яаж аа? Харин тийм тэгээд имэмэдээ дарсаа байчих ингээл манай имэж бүр тэр X-ийнхаа имэд дарсаа байчих байгаа гэж надад гайхуулж майхуулдаг нь ямар ч учиртай. Яг ямар харилцаа юм бэ надад. Тийм амар цагаахан хүн байсан болов юу бододгоо. Зүгээр чамайг тэгээс халлаасаа гэж бодсон юм шүү. Ингэж салсан байна. Гэтэ одоо хүртэл миний ер нь ингээд араас гүүгэлээсэн л та. Харчаад ямар сонир харилцаатай хүмүүс. За Тэмхэгийн үед амар фейл болцсон юм. Амар фейл болцоо. Японд дах нэг фейл болцоо, Монгол дах нэг фейл болцоо. Тэгэж. Фейл болцоо л их байхгүй. Яг үндэл тийм. Яг зөв нэг удаа болцоод за хоёр дахьтаа бол болцохгүй байна гэж бодож исэн болцоо байна л. Тэрээс бол яг бүр ингэж ийм амар фейлдэж мэлтэй бүр ингэж тэгж бол байгаа. Японд нэрээ болцож үзүүгээ. Японд Богонд нэг болчихсон тийм. Би нөө нэг юм стейк хаус ажилтдаг байсан байхгүй. Сургууль хажуугаар тэгээд юм бартендер гэдэг байсан. Тэнгүүд нөө Америкийн франчайз стейк хаус байсан байхгүй. Тэгээд амар олон хүн ажилтдаг, амар том газар байсан. Тэнгүүд нөө ресепшн нэг юм октод байдаг. Тэндээсээ нэг огтой болчихсон. Ажилласаа. Яг болцооны калчер нэрээ ярьж байгаа юм дунд нэрээ өөр өснө. Та Японоор ярьж шүү дээ. Тий, Японоор ярьж ирсэн. Тэгэл ер нь бол гэхдээ ял нэг надад нэг амар юу бол санагдаагүй. Бүр хит ингээд бүр гайхширталт юм бол санагдаагүй. Яг хөө юмнуудаа сайн төлөвлөж ирсэн тий. Тэг ингээд бүр яг нөө сарын дараа гэдэг шиг сарын өмнөөс ингээд төлөвлөөд цагийг ингээд аваад дараагийнх нь тийм газар ингээд орё гэдэг. Тэгээд бас нэг би биенээс асуугаад чи тийм дуртай гөлөнгүүд арай тийм дуртай юм дуртай газарт нь ч гэдэм үү тийм тэр машин явчихсан. Тавицтай бүр амар лацсан байна. Би бүр энэ хоёр хацар бүр шатаад байх ёо. Гэтэ Япон хүмүүсийг зүгээр одоо нөө харагдах юм ч юм гэдэг жахан тэгж ярдсан юм шиг санагдаад идэв штэ. Улсын улсын дээр нөгөө тэр чин хүн тэтгэлийн хэл гэж бас байдаг лөө. Японч. А тийм гэхдээ яг нөгөө нэг бид чинь ажлын найзууд байсан болохоор тэгэл зүгээр найзууд байсан. Тийм найзууд байсан. Тэгэл хэлсэн. Тэгт нааг өрсөн юм аа. Тэгээд ингэсэн юм. Нааг өрсөн байхгүй. Тэгээд чи юунд дуртай муртай гэ. Тэгээд би тийм юм гээл. Тэгээд тэгсэн чинь айгуу гоё газар захиалцсан. Гэтэ яг би төлсөн л дөө. Биш нөгөө цаанаа нэг эрэхтэй нэг юу байж тийм гэж ажилласан. Тэг нэг л болцсон уу? Тэгээд гоё чинь 2 3 болцсон байна тийм. Гайгүй болцсон. Тэгээд юунд таалагддаг вэ? Цаашаа үргэлжлээ. Яг хөө ингээд нэг юм тэр нэг сүлдээ нэг жоохон сонирхолгүй гэх юм уу ингээд нэг юм цаашаа ингээд шатайхгүй яг миний ч буруулах л та цаашаа нэг юм шатайхгүй юм санагдаад яг л ингээд 3 дахь болцон дээр ч гэсэн ингээд эхний болцонд шигэ юм яриад ингээл яг гоё яриа өрнөжл байгаа юм л та тэгэл нэг юм зүтүүл байгаад тэгэл тэр бол яг голцвол миний л буруу ах гэж боддоо яг нэг юм лид
Тэ гартаа санаачлаа гартаа аваагүй тэгэл нэг тиймэрхүү тэг залууч байж тэгэл нэг яахгүй шүү дээ. Чи түрүү ингэсэн шүү дээ нөө яг хуу фейл болзоо биш ч гэсэн нэг удаа болзоод хоёр дахь болцгоо гэж шийдсэн гээд тэр нь яг юунаас болсон бэ? Яг эмэгтэй хүний яг юунаас болоод чи хоёр дахь болцгоо гэж шийдсэн бэ? Одоо ингээд яг юунаас гэх нь аюу би нэг хэцүү бодод байгаа байхгүй. Одоо ингээд юм угийн л одоо ингээд нэг юм би нэг детальч чарддаг. Ингээл тэр хүн байгаа л да бүр ингээд нэг юм энергич байд юм уу, ингээл вайбч байд юм уу, яриа ингээл бүх юм ингээл нэг л юм ацалтгүй ингээд хүн нэг цаанасаа мэдэгддэг шүү дээ. Тэгэл би надад тийм мэдрэмжшүүл за окей гэл. Тэгвэл надад нөгөө ярьдгаар бид ярьдаг хьюморын таараагүй юм шүү дээ. За магадчихоо. Тэр Японтой хьюмор таарна гэж байх уу? Байх байлгүй дээ. Байж тээ. Бидрээс жоохон хьюморгүй хүмүүс үсгүй арай өөр хьюмортой хүмүүс үү? Юу гэж би асаа тийж боддог гэсэн баг яг бүш игээд юм жоохон юм яг юм жоохон зарим дөрөс гэсэн ч юм уу те ихэнх дөрөс гэж мэсгэлэхгүй л ингээл нэг жоохон ялтамхан байх гал тэгж яг хөө тийм хүмүүс байдаг л. Гэтэ яг хөө яг надтай ингээ учирч исэн яг хөө би игээд олж исэн болохоор амар юм хьюмортай бүр саваад бүр юм би бүр дараа нь би тэрийн дөрөөс явж байгаа юм чам тийм гой юм уу. Тэнгүүд яг хөө сүлдээ ингээд би нэг охинтоос тэгжсэн романс үүсгээгүй ч гэсэн тэр нь амар гоё фаны байгаад байгаа байхгүй. Тэнгүүд одоо болцооч юм уу юу гэх юм ингээд уулзаад ингээд бүтгэрээс хаяа та ингээд хоолмолонд орж тийм бас байж лсэн. Гоё шүү дээ. Болцооч юм уу юу ч юм уу гэсэн чинь зөөр нэг масамар саналаа. Яг date hang out хоёрыг яг юугаар нь ялах вэ? Why no date? Пэвэл ханга. Ох юмаранд ялгаж болж байна. Тухайныхаа юунаас нь ялгаж болж байна. Царайгаар нь ялгаж болж байна. Болзон таалагдахгүй болсон дууссан ч тий сайхан ханга авт хийлээ. Болзон таалагдсан сайхан дэйт байлаа гэл. Тиймэрхүү юм болох бах төө тэгт. Яг нөө хэр хичээн чармаалт гаргаж байгаараа бас байж болох бах те. Одоо эсрэгээрээс нөө нэг ихний газрын яагаад дараагийн газрын яагаад тэгээс цэцэг гэж магадгүй. Тэр сэтгэл гаргаж байгаагаар нь би дүүрэх байх гэж бодож байна. Нэг үнэхээр тийм гоё чамд нэг юм цэцэг мэцэг бэлдээд бас ингээ гоё газар захиалцсан. Дараагийнх нь юм бүх юм төлөвлөөний дагуу те очиж авд магдаг ч юм уу те сэтгэл гаргацсан нь бол дэйт болцоо. Зүгээр ингээд олзаад те ингээл дараа дээрээ хооллогдгүй те. Тэгэл юм байгаа л. Одоо л гэж шууд болцох уу гээл тэгэл асуучдаг шүү дээ. Тэр нь амар амар. Тэгээ тэрийг яаж хүлээж авч байгаа нь амар амар. Тэгэхгүй бол ингээд зүгээр уулзсан ихээр тэгээд яаж хүлээлт нь амар сонь байгаа шүү дээ. Тухайн нь бас өөрөөр хүлээгээд авчвал ажлын шугам ч юм уу эсвэл гээд бодчихвол бас ажлын шугам ч гэсэн. Уулзсан ажил ярих гэж байгаа. Ажил ярих гэж бодож суулж болно нэстэй хүн. Би тэр ажил ярил юм нэстэй те. Тэгэхээр шууд зүгээр л хоёлаа болцох уу гэж асуусан амар ч тэгэл үгүй бол үгүй тийм бол тийм биз те. Тэгээд болцон дээр ирэх хүлээлт нь ч гэсэн амар болцож байгаа гэж үргэлжлэж те. Тийм байна те. Тэгэхээр дейтиг бол нэг тийм хөндрүүлж ойлгомааргүй байхгүй юу? Ууг нь. Тийм, ууг нь тий. Одоо болохоор яг хөндрүүлж ойлгодог нэг шалтгаан нэг үерхэж байгаа хүмүүс болцдог гэдэг ойлголоо одоо байхгүй. Тэр л биш юм шиг байна. Зүгээр эхний дейт гэдэг чинь зүгээр эхний дейт. Зүгээр анх удаа уулзж байгаа хүмүүс байна. Хоёр дахь дейт гэж чинь хоёр дахь удаа уулзж байгаа хүмүүс байна. Гурав дахь дейт гэж чинь гурав дахь удаа уулзж байгаа хүмүүс байна. Одоо л ойлголоо. Тэгэхээр чамаа хүмүүс эхний дейт яах юм бол яах нь нэг дахь удаа уулзж байгаа хүмүүс. Хоёр дахь дейт яах юм бол хоёр дахь Тэгэхээр тэгж л хүлээж авах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд үерхсний дараа бол зүгээр гоё хосын үерхлийн болцоонуудаа хийгээл явна үст тий. Тэгэхээр тэр ихний хэд юмнуудыг зүгээр болцоо дейт гэж хэлчих асуудал гэх бах. Тийм яг хоёр талаас хоёр бинийгээ таалаад цаг товлоод уулзж байгаа юм чинь тэрийг гоё болцоо гэж хүлээж аваад хин хиндээ гоё хүндэтгэлээ хандаал тий. Ер нь залуучуудыг бол аягүй их болцоосоо гэж хүсэж байгаа шүү. Яа болж байгаа хөө. Гээ. Нилээд хүмүүстэй ярилцсангууд одоо ингэ асууж байгаа байхгүй. Тэнгүүд тэд нар ингээд өөртөө болцохгүй байна гэдэг байхгүй. Гэхдээ чи тэгээд чам тэр хүн таалагдчих чинь уулзчаас тэгэхгүй зүгээр л уулзсан шүү дээ. Наад чинь ч болцоо шүү дээ гэхээр тийм ч юм уу гэдэг ч юм уу. Тэгээд яг амар тийм сонио. Ялангуяа манай эрэгтэй найзууд тийм сонь юм яриад идэв. Кофе уух юу юм? Кофе дейт шүү дээ. Тийм. Кофе дейт шүү дээ. Кофе дейт шүү дээ. Пи уух юм. Пи дейт. Хоол идэх юм. Хоол дейт. Тийм. Хоол идэх чинь юугаар юм шүү. Dinner date, lunch date гэх юм шүү те. За хоёр охин заяа. За та гурлаа заяа. Ингээд амар сони юмнаас болж болжсэн тохиолдол байна. Одоо хумсны бодогных нь өнгө гэдэг ч юм уу те. Одоо гадаад үзмжээс нөө. Саналаа. Гадуур өөр сони юмнаас. Үнэр ч юм уу те нэг юм. Би нэг юу вэ? Хамрын хурцилт ч юм уу те.
ингээд тэр үед чинь нөгөө яахан мессенжер байсан үе ихгүй юу. Тэгэл яахан мессенжерийн нэр нь талдаг юм. Үгүй маа найз ингээд чаав ингээд манай төслөнгийн найз ингээд танилцыг инээ минь. Тэгээд юу яхаар боллоо. Тэгээ яахаагаар ингээд чаталчихсан. Тэгвэл дажгүй ингээд чатлагдаад тахгүй. Тэгээд тэгсэн чинь чамааг нэг өдөр нөө сургуулиас чи очиж авъя. Тэг хоёлаа жоохон уулзсан бол тэгээд юм да гэх. Тэг чи дугаараа өгч би дугаараа өгчихсөн байхгүй. Тэгэл яг хичээл тарах үеэр над руу ингээд залгсан чинь надад хоолнд таалагддаг. Тэгээс ямар хоолой байсан юм. Мэдхгүй нэг тийм. Ямар ч надад шаано таалагдах хоолой бол биш байсан байхгүй. Нэг тийм эргэтэлэг биш. Гэхдээ бүр нэг тийм жонсон биш. Тэр чинь одоо ботхоор нэг 10 маруудгаар юм байсан шиг надад санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бүх залгах чам уу тийм амар сөрөгтөл. Дайлгүй шин бол хоолой ингээ эргэтэлэг болцсон байх үе шүү дээ. Гэхдээ тэр хүний хоолой надад тийм сонин санагдаа. Тэгээ ямар ч уулцсан л та хүнтэй уулзъя гэж хэлж уулзах байх шүү дээ. Тийм. Тэгээд яг уулзаа ингээ явж байгаа л тэгэл би хайч руу гинзээ гэртээ харин дөө гэдэг гэрлөө өрүүлээ. Тэгээд тэгэж уулзаагүй. Надаа болохоор чинь шүлэг уншаад байсан. Гэтэ би нэг юу штэ энэ нэг тусдаа шүү заяа. Нэг юм бас нэг өөр залуу надад нэг 2 3 захиа бичээд. Оюутан баснаа. Цаасан юм уу? Мессеж. Цаасан. Йоо. Ингээ цаасан ингээ зүрхэн мөрхтэй заяа. Тэгээ ийм нөө пиперад штэ. Тэрний дотор ингээд би ингээд надад бэлгэлхээр ингээ авч идчихээд би чинь нэг юм хөдлөөд болдгоо. Тэгээс чинь ийм зүрх мөрхий хэлбэртэй ийм захиа механик тогтоотой. Тэгээ ингээд задлаажсэн чи би яг энийг мэдж байгаа юм. Амар ингээл яасан яаж төрсөн намуунадаа мамунадаа ингээ явж амар сүтээ юм бичсэн. Сүүлийн дөрөв мөртөнд би ингээ бүр чэйжилсэн. Миний чамай гих сэтгэл дотроо бол зүгээр гал үүнийгээ илэрхийлж чадахгүй байгаа би үнэн мал гэж бичсэн. Би бүр тийм цэцүүлээ. Бүр гал мал яаж ч яа малтай холбогдоод энэ. Тэр жирэхээс чи би анхнаас юм жоохон малтай холбоотой хүн байсан юм шиг байна. Тэр чинь яг нэгдүгээр курсын яг өвөл гэж цаанд орж байна. Яг над руу бүр яг ингээд бичсэн. Тэгээ би ингээд уншижсэн нөө ингээд бичсэн яг хөрхийн гэсэн яг доод талтай. Миний чамайг сэтгэл бол дотроо гал би үүнийгээ илэрхийлж чадахгүй үнэн мал гэж бичээд байгаа шүү дээ. Би бүр тэрийг уншаад амарсан шууд ингээд толгойд ингээд шууд чэжигдээд одоо хүртэл юм. Баг 3 жил өнгөрсөн гэж одоо хүртэл мартаагүй. Тэр үгнээс нь болоо тэгээ шууд гэсэн шүү дээ. Тийм. Тэгэл ер нь энэ үүнээс ингээд улбалал баг малтай ойрхон мянгадах малынхаа суурин тавигдсан хаа гэдэг. Саяны нэг асуулт орчихсон. Нөө юу яжсэн? Нэг хүнтэй ингээд бас нэг уулзаад ярилцж үзээд нэг хоол мал идчихээд тэг ингээд наваа хөрөж өгөх гээд ингээд машинд суу хамт явжсэн байхгүй. Тэгээ бэжсэн чинь ингээд нэг амар юм соёлгүй жалаач нар идэж чинь ингээд бүр ингээд замшилж идэг. Яг тэгж яваад болдгоо. Тэнгүүдээ ингээд бүр явж яснаа ингээд нэг юм настай автор нэг ах машин барьж чинь тэр ахыг бүр ингээд шахаад зогсож мохсоод тэр чинь нөгөө ах нь ингээд машинаасаа бууж ирэнгүүт ингээд миний талын хаалгыг нэнгүүт ингээд яага шахаад байгаа маа ингээд зодоо хийх гээд миний талын хаалга ингээд нээж орж ирээд тэгсэн чинь ингээд гайгүй хандлага гарах юм болов гэсэн чинь шууд тэр хүнтэй ингээд хэрэлдэж орж ирээд тэгэл би бүр за баяртай миний хөө би ер нь буучи миний хөө гэртээ хайр гэж ер нь тиймэр сайн. Яг нэг тэр хандлагыг хараад тэгэл бүр шууд за одоо ер нь юм байхгүй шүү гэж бодсон. Тэгээд тэрнээсээ цаашаага ингээд ер нь миний араас нэлээд гүйс юм аа. Тэгээ би ингээд за одоо би чамтай ингээд харьц чадахгүй байна гэ үнэ хэлсэн чинь ингээд манай гэр нөө 2 давхарт идэх байхгүй юу. Тэгсэн чинь миний өрөөний цонх руу ингээд машиныхаа гэрлийг асаагаад ингээд үүр сайтал чи ингээд гарч ирэхгүй бол ингээд гэрлийг яаж тусгасан юм? Яаж тааруулсан бол? Ингээ манай ингээд яг ингээд нөө манайх ингээд 3 юм цонх аахгүй яг юм болонгийн. Тэгээд тэрийг ерөнхийдөө ярамхнаа гэж. Тэгээд яг нэг яг тийм байгаа. Тэгсэн чинь яг ингээд яцсан. Яг ингээд гэрлээ туссан ингээд миний уцар ингээд тасалгүй залгаад тэр тэгтээ давхар нэг давхрын хрон тусч байгаа гэж боддоо. Тийм нэг давхар айл чамаас урд 2 дуугаа ингээд данхараад жоох нэг дээр авааштай юм нь манай доотлол нөгөө супермаркет гэдэг байхгүй. Тийм байсан болохоор гайгүйсэн байж. Тэгээ яг ингээд миний яг өрөөний евро ингээд машиныхаа гэрмэлийг гарч ирэхгүй бол ингээд тусгасаар аваа гайчин гэ бүр. Би өрөөнд ингээд чамгуул хүлээгээ байжснаа. Тэр яг хаа тэгээ зун тэгжсэн тэгэл амран найзхан болсон. Тэгээ одоо хүртэл үхэл явж байгаа. Би заримдаа өөрийгөө нөгөө нэг юм юу гэлээ нөгөө хүн заяаны ханаа одлох хүртэл нөгөө замдан таарсан хүн гэдэг. Би нэг тийм хүмүүсээ нэг тийм хүн юм шиг нэг. Яг ингээд надтай ингээд миний араас гүйж явж яснаа яг дараагийн үертэл нь бүр амар юм удаан бүтсэн ч юм уу нэг тийм тохиолдол аягүй байна. Нэг виз гаргаж хүмүүсээс байдаг тийм би аюу воинтай. Хүнтэй сумаар байгаа хүмүүс байх юм бол ихлэ наваа наттай бүгд. За энэ ханараа хайж ивэл намайг талцаарай. Тэгж тусахаар чам дарамттайсэн би зүгээр гах гал унтцсан юм байна.
Би нөө хөшгөө агаад буруу тийш хараад тэгээ орон дээрээ шууд игээл унтаад төгсөн. Тийм тэр бол нэг дарамт болоогүй шүү дээ. Тийм надруу ингээ баахан ингээ нөгөө нэг дараа нь харсан чинь ингээ мессенжер инстаграм амар их залхацсан лээсаа. Дээр нь тийм хандлагыг хараад бус хүнтэй ингэж харьцаж байгаа юм чинь дараа нь ингээ нэг тийм асуудал гарах юм бол наттай ингэж харьцах төрлийн юм байна. Тэгэл ер нь тэр ингээ ер нь байж байгаа ер нь тийм зүйл нь ажиглагдангууд нь за окей би ер нь байлий гэл ер нь тийчээс. Ашигтай арай хүнд юм байна. Хэд болцсон юм? Өмнө нь гэтээ нэг бүр ингээ танаад айгүй юм ер нь бол жоохон ерхлийн төвшөндө бараг орцсон байсан юм. Үрлийн төвшөнд бол ороогүй л дээ. Өмнө нь нэг зүгээр айгүй ингээ минь тустай мэддэг байж байгаа. Тэг гайгүй ингээ харцч эхлээд бас нэг 2-3 удаа бол нэг ингээ уулж муулзаад тийм дейт мэт хийцэн байж байгаа. Тэг яг ингээ л анзаараад эхлэнгүүтээ нэг тийм төрөнгөө хайсан юм мэдрэгдэнгүүт за би үнэхээр батлахгүй мэ шүү гэд тэг яг ажигласан. Тийм байна. Өвн яг нөгөө жинхэлгүй яах вэ гэдэг үе шатруугаа төхөж байсан биз дээ. Тийм. Дахиад 2-3 уулзах уу гэж бодож ирсэн юм шүү дээ өвн. Тийм тэг тэр муудалж байгаа хан наттай задлах гэж юм миний хагаа ингээ гэдэг юм амарч тий. Би зүгээр болцож байгаа шүү дээ. Арай гэж нэг хөтөө болцсон чи. Та гараад ирлээ ахаа. Хаад нөгөө талаар нараа зодчих юм уу? Энэ угаасаа жоохон таалагдчихгүйсэн та нэг зөгчгөө гэж. Жахтаа нийлж зодохгүй. Тэг бүр яг яа тийм төв зам шиг шүү дээ. Нэгдүгээр хорол марл хавцаа илүү. Дугаар хорол. Яг тийм нэг яасан юм уу? Яар мөрөө нэг уралжингийн гүмөр даа. Тийм нэг тийм төвжил мөжил арж алт хийвчихсэн байна. Өдөр юм уу? Орой юм. Үдээс хоошондоо л лээсэн баг та. За Темкагийн хувьд. Яа асуудаг юу вэ? Асуулт нь хинтээ зодоо хэлээ. Машин шахаа зодж байсан. Темко нэг машин онгол харсан чинь чи хэрэг сигнал дардаг вэ энэ. Би нэг явдсан чинь нэг хөгцсөн шахаад болдгоо. Тэгээ оршаа маад асууж чинь нэг охин. За хинтээ үзчихээ гэдэг. Таа. Тэг хөгшөөх гэдсэн шүү дээ. Яна уучлаарай. Яа дэрэж байгаа сахал магаал. За. Ари сахлаа авцаар гэж. Одоо таньжин. Юм сонин жижиг сажиг юм харснаа шууд болж исэн шүү. Тэслийн ураг нь артаа хараад болсон ч юм уу. Яг тийм гадаад үзмжээс нь бол болоогүй. Хамт ингээл болцоод юм яриад нэг газар ороод хоолмол идэл тэгэл яасан чинь. Айгүй хууж шүү. Би ингээл би дуусаагүй байсан чинь ахад нэг явчих зөгчөө. Тэгэл би за би ясны явчих идэл. Миний ч ингээл нэг хурд гисчиж байгаа. Нэг хурд байх юм шиг санагдалаа. Бас ингээл за гэл тэгэл сүлдээ ботл болол ингээл за гэл ингэж мэгэл. Тэгсэн чинь сахтаа надын. Нөгөөдөг чинь үү? Тэмээн болоод. Тэгэл за гэл. За зарил одоо ихний болзоо шүү дээ. Тэгээд манай нэгэн хамтран ажиллагч байгуулагч англи хэлний багш гэсэн тийж нэрээ. Тийм манай Ногоон Жэйд International Academy бас сонсч байсан байх тэгвэл манай Ногоон Жэйд маань одоо Австрал, Англи одоо улсуудын фаундейшн хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлдэг 10 жилийн хүүхдүүдийн. За тэрнээс гадна бас магистрийн хөтөлбөрүүд байдаг. За бас нэг ярих хөтөлбөр нь. За англи хэлний одоо төвшний сургалтууд байгаа юм байна. Тэгэхээр бид нар одоо ингээд жишээ нь одоо ямар төвшөнд ямар англи хэл сурахаа жишээ нь ингээд мэдтгүү шүү дээ. Тэгэл энэ тэнд очиж шалгалт өгөөл ингээд явчихдаг. Тэгэхээр ер нь яг одоо жишээ нь Ногоон Жэйд маань юу байгаа гэхээр жишээ нь Kids English байгаа юм байна. Хүүхдүүдтэй хүмүүс жишээ нь хүүхдүүдэд англи хэлийг сургуулж болох нь байна. За semi intense English за ахлах ангийн сурагч нарт зориулсан. Тэгэхээр ер нь ахлах ангийн хүүхдүүд маань хэлний бэлтгэл гэж одоо явах шаардлагагүй болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ олон одоо гадагшаага сургуульд явах та. За тэгээд нөгөө нэг IELTS бэлдэх одоо IELTS course зөвлөж гинэ би. IELTS За IELTS course. Зүгээр чи IELTS course. Би сонь өгнөд хэлж чаддаг шүү дээ. За тэгээ нөгөө англи хэлний одоо шалгалтанд өндөр оноо авах шаардлагатай дадлал системийг суралцаж цагийг зөв хуваарлаа. За тэгээ Монгол багш нартай бай гэдгээр үргэлжлэх. За тэгээ хамгийн гол нөгөө хүүхдүүд маань хичээлийнхаа өөр цагуудаар англи хэлнийхаа сургалтыг аваад авах боломжтой. Тэгэхээр Ногоон Жэйд маань одоо бараг л ер нь бүх насныхан зориулсан хөтөлбөрүүд байдаг. Тэгээ хамгийн голчлох нь бол ер нь төгс ангийнхан, ахлах ангийнхан. Тэгээд одоо өнөөдөр орж ирж байгаа нь бол яг хүүхдэд зориулсан англи хэл болон ахлах ангийнхан зориулсан англи хэлний одоо сургалтууд байдаг. Тэгээ та бүхэн Ногоон Жэйд дээр заавал очоорой. За Ногоон Жэйдийн англи хэлний сургалтанд суучаад дараагийнх нь хөтөлбөрүүдэд хамрагдаад явход бол улам илүү хамар гэж бодож байна. Яг л нөгөө foundation course нь бол бас зарим хичээлүүд нь англи хэл шаардлагатай хичээлүүд бас байж магадгүй гэж би бодож байна. Гэхдээ та бүхэн очиж ярилцаж үзээрэй. За тэгээд энэ удаа нэг гоё юм нь болохоор энэхүү одоо англи хэлний төвшин тогтоох шалгалтанд үнэ төлбөргөө орох промо кодыг та бүхэндээ өгч байна. Оо nice. Тэгэхээр англи хэлнийхаа бүгдээ төвшин тогтооно гэдэг түрүү ярьжсэнчлэн төвшин тогтохдоо бүгдээ төлбөртэй байд юм байна. Тэгэхээр энэхүү подкастыг үзэж байгаа хүмүүс та бүхэн очиод пүү гэдэг промо код
кодыг ашиглах юм бол та бүхэн үнэгүй шалгалтаа өгөх нэ. Бүгдээрэнд нь амжилт хүсье бүгд англи хэлээр давтцгаая нүдцгээе. Тэгээд Новон жидийнхэндээ баярлалаа. Тэгээд энэ доор би нөгөө description хэсэг дээр бол яг бүх хамтарч ажиллаж байгаа байгууллагын мэдээллийг бичсэн шүү. Тэгэхээр та бүхэн тэр линк рүү бүгдээрээ орж дараагийнхаа линк рүү үсэрцгээе. За үргэлжлүүлцгээе. За бид бүхэн Apps-ийн 7 дахь тоглолтыг үзэж байна. Ингээд энэ сүүлийн 4 минутыг үзээд бид бүхэн подкастаа үргэлжлүүлэх болно. Ингээд явж идэг гоо тэрнээ. Оо манай хүн баг цохолч юм шүү яа таам бэ. Юу алдаа вэ? Хотоо тохиолсон юм биш үү? 야, 이 진짜 가긴 싫네요. Ой. Ой. Гоо ямар талцсан да. Ой. Яа. Тэгж байна хөөе. Фак. Татлаш байна. Ярах ямар гой боломж авч ирсэн. Би юм ярьж чадахгүй нэ. Энэс ахигаа өгөх. Яа, чи ямар харамсалтай юм бэ те? Амар гой боломжуудыг алдлаа ш нэрнээсээ. Тэгэхээр барахгүй нэ 4 тоглолт барахгүй нэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тийм үстэй. Харин тийм. Гэтэ би жоохон металлыг хэл тэмчижсэн л. Тэмдэглэж уунаа гэж. Би тэгтээ нэрнгэсэн 10 жил байхдаа сургуулийнхаа саксны шишэд сакс тоглодог гэсэн байхгүй юу? Тийм. Тэгээ 11 дэх сургуулийг төгссөн. Би яг алтан замяанд байсан л та. Гэтэ яг ингээд нөгөө дүүргийн тэмцээн ингээ ордог. Дөнгөд намайг сурж явах тухайн жил Орос 3-ын бүр яг одоо эсвэл энэ ихгүй одоо ингээ Орос 3-ын чинь нөгөө нэг төөгөө бүрнээч илүү хинчлээ ингээд залуучууд бүр яа ингээд тухайн үеийн бүх сакс тоглодог эмэгтэйчүүдийн краш. Тэгэл бараг тэдний ингээ харах заяа бүр үнэн кайфтэй бүр ингээ бараг харахын тулд тэмцэн дээр очиод байгаа юм шүү гэмээр. Яг тийм мэдвэс тэгээд амар гоё дэгс ер нь 10 жилдээ сакс макс тоглодог. Тэгээд одоо нэг 10 жил тахны ингэдэж ингээд сакс тоглодог гэтэнгүү тэрнээс нь бол нэг крашлж мрашлдаг тий. Өөр одоо хувь хүнийг мэдхгүй нэг юм байцсан зүгээр ингээ сакс тоглодог залуу нэг амар гоё санагддаг ч юм нэг тийм мэдвэс шүү. Подкастнда бас нэг саксчин залуу гэж бид нэр оруулна. Зэлмэг юм. 10 жилийн саксчин залуу гэж надад яг нэг дурсамж байна. За. Янаа амар хармараа. За зүгээр дээ. Яа, би ер нь нэг жоохон хэцүү амьдралтай юм байсан байна. Одоо бацсан тийм тухай. Манай ингээд сургуулийн шигшээдэг нэг амар ингээд үеийнхнээсээ бидний юм амар жижигхэн байна. Залуучууд эрэгтэй хүмүүс маань ч гэсэн жижигхэн байхад яг юм амар юм онцгой тийм өндөр шигшээдэг нэг залуу гэдгийгсэн. Тэгээ бид хоёр ингээд найзууд гэл юм бичээд байж байгаа л ингээд нэг угаасаа чат матад амар хэрцэн. Тэгээ байж байгаад ингээд нилээ удаа хэрцэн. Тэгээ сүүлдээ бараг яг ингээд нэг юм албаасаар үерхийгүү ч гэсэн нэг юм үргэцсэн юм шиг харцдаг болсон. Тэгэл надтай нэг хаяа нэг уулж муулахаар ингээд шоколад авчиж өгөөл уулж муулцдаг байжаад. Тэг чи бас яг шинэ жилийн өдөр. Йоо. Шинэ жилээс харшилтай. Шинэ жилийн өдөр ингээд бас би ингээд ээж мэжтэй юм бэлтжээл ингээд чат бичиж бийсэн чи ингээд Facebook орсон чи нэг охин ингээд 3 минут имжлэг оруулсан. Тэгэл нэм гар мараа хөтөлцөн үнссэн. Тэгээ би ингээд энэ ямар охин над дээр гараад ирч үгээл тэгсэн чи ингээд дээдл ингээд тайтл хийсэн үнсэн чи ингээд хайртай 100 дахь өдрийн мэд хүргэе гээл. Хэрвээ манайхнаас та хинэн үерчтэй юм бол гэж би ч бас 10 жилийн хэмжээнд таньдаг хүмүүсээ л Facebook дээр авна шүү дээ. Яг тэгсэн ороод ингээд бичсэн жил нэг юм танил царай ингээд нэг ингээ үнссэн гарч ирээл тэгээ бүр юм нуур ирэг дээр ингээ хөтөлцөөд ямарсан мэдгээ нэг тиймэрхүү нэг юм зураг гарч ирээд тэгээ би ингээд гүйлгээ харсан чинь надтай нөгөө жогороод юм бичээд байсан. Одоо манай 10 жилийн нөгөө нэг гоё сакс тоглолтыг залуу маань аль үшээ ингээд яцсан найз охинтой болоод 100 дахь өдрөө ингээд шинэ жилээр би гэтээ тэрийг бацсан нөгөө 10 жилтэй хаад бид нэг ингээд 9 сарын 23-нд өрөх юм бол 12 сарын 31-нд 100 дахь өдрөө тэгээд нэг тийм тооцдог. Баг тэрүүгээр ингээд үерхэж явсаар байж байгаа тэгээд баг үерхэл хацсан байна. Чи тэр үерхэж байгаа хооронд нь чамтай харьцажсэн юм шүү дээ. Тий, бүр яг стил яг ингээд 19 сарын 31-ний хүртэл ингээд чи надад таалагддаг ийм хөөрхөн охин шоколад авчихсан. Тэнгүүтээ би тэрийг мэдингээд амар ингээд би яг миний нөгөө анхны яг 10 жилийн харилцаа байсан болохоор би бүр ингээд тэнийг юм шиг ингээд нэг аян маягаа угааж захтаа хүртлөө ойлж юм бодлоо ойлж байгаа нэг амар сонирм мэдрэмж аваад тэгээд тэр одоо нөгөө 10 жилийнхаа тэр залуудаа ингээд хилээд чим найз хүн байсан биш ямар муухай юм чи ингээд намайг даблцсан байж штэ гэж нэг тиймэрхүү мэлсэн чи ингээд гэтээ би чамд илүү хайртай би нөхний хайчи гэж орж ирээд солиотой мууар үерхэгсэн.
Тэнгүүт нь би ингээд бас амар зэвүү. Тэр охиноос нь салгаж ингээд хаянгуудаа надтай ингээд гайг барьцтай болчихгоот нь би зөрүүлээ хайчаа гэж бодоод. Яа, зөрүүлээ. Энэ охиноос салгамас кино их үзнэ. Чи нараа мэдгүй л байна. Үсээ тариад тэгээ яг минь нагаа гарч ирж. Тэр охиноос нэр яг жинхнээс салаад нэг амар хөөрхөн жижиг охин байдаг гэсэн юм аа. Гэтэ шал өөр сургуультай ер нь таньдаг. Гэтэ миний таньдаг охин тэгээ яг нөө фэйсбүүкээс яг тэгж гарч ирсэн шалгаанч тийм байсан. Яг тийм байж байгаа. Тэнгүүдээ Мартин 8 жилүү Валентин жилүү тийм баяраар нэг надад бэлэггүй лөө эсвэл натаа уулзсан. Тэгээ тэр үеэр нь би ингээд за одоо ингээд хоёулаа харьцгаа байлаа. Би ингээд чамтай харьцмааргүй байна гэд. Тэг бүр яг салгачаад араас нь. Тэгээ хайсан юм уу? Хайсан чи баг үеийгсэн юм бэ? Би зүгээр одоогийн нөхцөл байдлаар ирэхгүй гэж хайж болно шүү дээ. Одоогийн нөхцөл байдлаар харангуйтай нэг юм. Би яг үндэ юуж мэдгүй ч нэг хүний нууц амраг бол яваадсан шиг мэдрэмж надад төрсөн шүү дээ. Тэгснэ нууц амраг болгож салгаснаа өөрөө хайсан шүү дээ. Яна би гэтээ би бодлоо. Гэтээ наа залуучин угаасаа муухай залуу байна уу? Би гэтээ яг нэг хаа очиж нэг юм дандаа яалч хүмүүний хайр дурлал ингээ нэг фейлдээд идэм би өөрөө ч ойлгоод. Гэтэ чи өшөөгөө айгу зүг авахгүй явд юм байна те. Гой авч ш. Мобистер ч гэсэн те найзгаа хөтлөөд урдуур. Намайг хар гэж ахлаач махаад те. Хар битэрийг хараа. Одоо тэнгууд ингээд яагаад ингээд байна гэж бодохоор ингээд зүгээр цаанаасаа өөрийн мэдлгүй нөгөө нэг bad guide татагдаад байна уу? Эсвэл бол зүгээр тэрийг мэдхгүй явсан чинь яалчгүй байдгаа таарад байна гэдэг маш сонирхолтой тий. Гэтэ нөгөө нэг яг нэг би нэг 10 жил мэлдээ бол бүр нэг амар юм төгсөрсөн нэг залуу мал амар өндөр ах хэвээр царайлахтай давхраатай ах хэвээр хүмсгтэй ах хэвээр шаардлага амар өндөр гэж. Амар шаардлага амар өндөр. Тэр хэмжээгээр ингээд ерөөсөө хүмүүнтэй нэг тийм өрөвтгөө. Тэгээ яг тэр одоо тэр сагсч ингээд ирээд маань сургууль шиг тэр бол амар юм төмсгтэй өндөр нэг хөөрхөн залуу байсан. Тэгэл яг харьцаад яг үзэл би бүр ингээд амар гоё явж исэн хэрнээл тэгсэн чинь мэдгүй тэгээд өөр охиндээ зодох өдрөө тийм хараад ирсэн шнэ. За одох өдөр нь ч бас юу хөтэй тий. Айгоо таатай тий ёо. Темка хизээ зодох өдрөө тэмдэглэв. Тэгтээ нэрээ таад зодох өдрөө тэгж тэмдэглэж үзсэн үү? Үзэж байгаагүй шин. Би бас үзээгүй шин. Нэг юм жил мэлдэл тэмдэглэж үзэн. Тэрнээс яг зодох өдөр гэж бол тэмдэглэж үзээгүй. Бид нар жоохон хөвшин үү? Жил болчих штэ хөө. Тэгсэн үү? Чи тэгж үзсэн үү гэж байна. Манай хэзээ бүр амар сүртэй. Зодох өдөр гэдэг үү? Зодох өдөр, 200 дахь өдөр, 300 дахь өдөр, 1 жил мэлдэг бүр тэгж аваад идэж штэ. Солонгосчууд яг тэгдэг. Солонгосчууд яг зодох өдөр дээр амар тэгж ач холбогдол өгт юм лээ. Тийм. 100-аас гадна бас амар бол өдрүүдэг. Тим үе тим юм авчих хэвээр, ийм үе тим юм авчих хэвээр. Тим газар орох хэвээр, ийм газар орох хэвээр амар их тийм дүрмтэй үерхцээд юм бэл. Тэгээ тэрийгэ биелүүлэхгүй бол ингээд яг тэгээгүй штэ гэж ярьдаг. Тэгж ярьдаг. Монголч гайгүй юм тий. Монгол бол гайгүй штэ. Тарцангуу гайгүй тэгээд situationship үерхэж байгаа л. Яа тэгтээ та одоо энэ situationship-ыг яг юу гэж ойлгодог вэ? Яг situationship гэдэг англилд яг яавал тэр англилд багтах вэ? Ситуацийн хүрээнд л үерхэх гэж ойлгодог штэ. Нэг ситуац байгаа штэ. Тэр ситуацийнхаа хүрээнд. Тэр нь одоо яг тухайн одоо хүмүүсийн хувьд ямар ч байж болно нуу? Тийм, ямар ч байж болно штэ. Одоо жишээ нь за би ингээл амар ингээд зөөр ингээд байжснаа ингээл завгүй байжснаа гинт ингээд завтаа болоод хүнтэй уулзмаар санагдангуудаа яг тэр хүнтэй холбогддог болвол энэ бол situationship. А зарим нэг тохиолдолд одоо нөгөө нэг биеийн биологийн хүсэд холбогдвол энэ situationship үү эсвэл бол одоо BFF гэж ярьдаг юм. Хойлоо. Хойлоо айл. Одоо чиний жишээ нь ингээл нэг охинтой үерхээ 100 өдрөө тэмдэглэснээр чамтай үерхэж чинь гэдэг чинь situationship шүү дээ. Би зүгээр нэг B вариант нэг шалгалт авахд нөгөө A вариант B вариант гэдэг шиг би нөгөө B минь бол яваадсан бохоо. Тэрийг мэдгүй өөрийгөө нэг A гэж бодсон. Би дандаа B нь болт юм шүү дээ нэрээ. Тэр залуу дээр би болсон байна. Ямар муухай л тийм. Нөгөө нэг шүлэг явуулдаг. Нөгөө шүлэг явуулсан залуухаас блок нь болсон гэдэг чинь бас. Тэр залуугийн хаа бариант шүү дээ. Тэрний чинь A. Тэрний A бариант шүү. Тоохгүй болонгууд нөгөөдөг чинь B рүү явсан. Тэн дээр болоо. Тийм байна тий. Байсан. Зүгээр чи дандаа би байгаагүй. Үнсэлдэг залуутайгаа яалаа. Тэр чин салзан маах хугацаанд хальт өмсөлцөнгүүтээ яг гоё битээр гоё болоод ийн гэдгсэн чинь 14 хоногийн дараа тахамж ирүүгээ авцсан. Тэгээ би одоо ихтэй нэг тэр мэдгүй нэг бодонгууд нэг тийм үзэн ядаал. Намайг ингэсэн тэгээ ерөөсөө тийм бодгүй нэг бодхооны инээд хүрээд чам шинэ тийм юм зүр. Тийм ээ. Тэгээл за үзэхтэй юм бол үзчихин да. Үнэ. Та нэг тийм хүнд амар ингээ нэг тийм дасаж ч юм уу гүн гүнзгээд орлож үзчихсэн. Үзэлхүйтэй. Үзсэн гэхдээ санахгүй байна. Санахгүй байна. Үзсэн. Гэхдээ бол санах. Би яг нэг ганц удаа нэг тэгж дурлж үзсэн. Оюутан болчиход. Гэт манай гэхдээ мовиси охтууд нөө амир имтэл гэрж иржсэн одоо. Манай сургуулийн ингээ маань дээд курсын нэг сэтгүүл зөөн тэхэм сурдаг ах байсан. Тэгээд ийм сонин нөө тасаж дурлна гэдэг л болсон байх яг.
эхлээ зүгээр ахах гэл ингээд нэг жил ингээд зүгээр ингээд хоорондоо зүгээр юм яриад ингээд байжснаа яг ингээд жил болсон чи би ингээд амар юм сонин нөхцөл байдал яг гинт ингээд тэрийг ухаарж бодсон юм уу. Гэтэ амар сонио уул нь яг ингээд нэг тийм царайлагч биш нэг тийм манай найз нь гарчаад чи сохор юм уу гэж үздэг захгүй. Чи миний ингээд би болохоор ингээд амар гоёгаас тий энэ дээл хүмүүсийн харааж марааж тий амар сүтээ яриад тий нөгөө манай бүх найзууд ингээд чистэй яг сохор юм байна гэж бүр яг гэтээ хүмүүс илүү яг нэг тасанч дурлах боломжтой юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ер нь яг эргэжтэйчүүдтэй харьцуулж үзэхэд би ч гэсэн одоо за нэг сургуулаа төгсөд удааг байсан юм аа. Тэгээд нэг юм ажил хэргийн шумаар нэг хүнтэй ингээд танилцаад тэгэл ингээд ажлаа яриад ингээд байж байгаа л офис ярих юм болохоор хаа нэг ланч идэх үү гэл ингээд нуулзаад тэгсэн чинь ингээд би ингээд тэр хүн харангууд ингээд ерөөсөө миний сонирхлын хүн биш заяа ингээд яаж ч харж хичээсэн ерөөсөө миний сонирхлын хүн биш байхгүй юу? Тийм гадна төрхөн. Тэгээ ингээд тухайн үед чинь би чинь жоохон бангууд надаас амар ахмах ч юм уу те ингээд ах гэдэг үднээс гисэн чинь ингээд 3-4 сар ингээд зөв юу идин яаж нийжин гэл ингээд тэгэл нэг хаа нэг ланч манч идэл явцсан яаж юм би нэг л мэдгээд би тэр хүний ингээд эрэгтэй хүний нүднээс ингээд харагдчихсан. Ингээд ингээд ах маань бичгүй юм бах та. Бараг тэгэж ингээд бодож модоол заяа. Тэгээд нөгөө хүн болохоор нэг тийм амар сан үйлдэлгүй юмсан баггүй юу ингээд. Яг гадаа мэдгүй тэр амар сан заа. Надаа ингээд таахгүй. Түн дээр их тарж байгаа юм уу гэх юм. Ааха гадаа амар гоё байна. Жоо алах тийм үү гэж бодоод тэгсэн чинь тийм үү. Харин би ч гэсэн тарт юм уу гэж бодоод за чи болгоомжтой аваарай. Гэлзээ. Тэгэл тэгсэн чи хоолоо идсэн үү? Арай идэж амжаагүй байна. Өнөөдөр ингээд ажил дээр ч 2 цаг суух юм шиг байна гэх тэнгүүт. Тийм үү. Би ч гэсэн хоолоо идээгүй гэсэн ингээд алах болчдөг зөө. Тэгээд ингээд тэгвэл би бүр яахын хамт оол идийгээд байгаа мó юу гээд байгаа гэдэг харин тийм хавлаа хамт оол идэх үү. Жоо ичим хийж юм уу. Тэгээ би ингээд тэр байдал надад ингээд одоо тухайн үед ингээд миний юм үзээгүй нөхцөл байдал байсан ч юм тэр нь ингээд сонирхолтой санагдаад энэ ямар сонин ах вэ гэсэн энэ ямар сонин залуу гэж бодож ирсэн ингээд яагаад ч ингээд татагдсан юм шүү. Би залуугчтай адилхан юм байна. Би өөрөө анзаараагүй байж байгаа л яг нэг өдөр ингээд зүгээр сэрсэн чинь ингээд над руу юм бичихгүй уцаар ярихгүй нэг юм холбогдохгүй л ингээд амар сонин болцсон. Тэгсэрний яг ингээд гаднах төрөх байдлыг хараад байнгут нөө найзуудаа би яриаш тэгээд метр 80-аас дээш. Тийм нүд хүнсгтэй. Тийм залуу тийм боловсролтой залуу хэвчтэй гэж бодож байгаа хэрнээ. Яг тэр хүнийг харангуут яг тийм биш хэрнээ. Зүгээр ингээд яг ингээд нэг өдөр 2 өдөр ингээд алгуулчих юм бол ингээд нэг амар докторгүй болох гэж юм шиг. Яа над руу юм бичихгүй юм бол яа залахгүй байгаа юм бол гэх бүр яг нэг тийм болохоор яг үерхснээсээ илүү би зүгээр яг нэг миний яг анхны хайр гэж бодох юм бол яг оюутан бол яг тэр манай дээд курсын ах маань яг миний яг анхны хайр болж орж ирсэн юм байна гэж ер нь тэгж боддог. Одоо ч гэсэн ингээд бодонгот ингээд амар нэг хөөрхөн санагдаад нэг тийм үг. Одоо үеийнхаа залуу илүү таалагч гинөө ахнар илүү таалагч гинөө ахнар илүү таалагддаг. Би тэр нь бол илүү ахнар сонирхдаг гэж таалагддаг юм уу. Нөгөө нэг юм өөрийнхөө хийн ч юм эсвэл нэг юм өөрөөсөө дүү хүнтэй ангууд нэг юм төлөвшөөгөө нэг юм ядаргатай савсганаар санагдаад юм аа. Психод унгаач би яг шиг санагдаад юм аа. Би өөрөө бас нэг жоохон нэг амар сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Тэнгүүд миний хажууд яг нэг юм төлөвшсөн намтай ч юм уу тийм байвал хоёр айгуу гоё ингэ нэг аха тийм байх хэвээр нэг ойлгох юм байна. Тэгэхгүй би өөрөө ингэ савсганаад байж байгаа хажуудаас нэг юм ингэ савсганаад ороод ирэх юм бол тэгээд ер нь айгуу хэцүүх гээ. Тэгээд би ер нь нэг тийм дүү ч юм уу яг өөртөө зөөхөлөл ах хүн сонирхдаг. Ах хүнтэй ер нь харьцуул айгуу зүгээр ах гэж байна. За хамгийн гоё дэйтүүд юу вэ? Супер дэйт. Эсвэл яг Темкогод яг супер өөрөө зохион байгуулж ирсэн дэйт байна уу? Амар хичээл зүтгэл гаргаж. Хичээл зүтгэл гаргаж юу? Яг хичээл зүтгэл гаргаж исэн зөндөл дэйтүүд байгаа л да. Дэйт болгон дээр л хичээл зүтгэл гаргаж. Дэйт болгон дээр зөөр шатаадаг. Бензин ингэ бэлэн байж. Дэйт болгон дээр би дөрөв мөр бичдэг. Мал гэдэг. Би мал чигаалгаа. Би бол. Тэ яг гоё юм хийх нь гоё л доо. Гэхдээ нэг юм цаанаасаа одоо яг чи жишээлбэл ингээд 7 цаг ярилцсан ч гэдэг үү те нэг юм цаанаасаа ингээд бүх юм гоё урсаал те одоо ингээд би дэйтэнд өрцөн бол намайг юу ч бодохгүй те ингээд яаж байгаа л гоё тухтайгаа болоо дараа нь яах вэ их бол те гэхгүй ингээд урсаал те өрнөөл ингээд явж идэг тийм байд шүү дээ. Ер нь миний хамгийн гоё дэйт бол яг тиймэрхүү л дэйтүүд байдаг л гэж боддог те. Ингээл гоё. Тэрнээс яг нөгөө нэг бэлдсэн орчин интерес хамаагүй яг ингээд илүү гоё өрнөл эсэргээрээ ингээд бэлдээд амар газар захиалаад ч юм уу скол ингээл амар том цэцэг мэцэг ингээл те электрикийн хичээнгүүд би өөрөө ингээд нэг юм шал өөр сонирмолтой байхгүй ингээд нэг юм өөрөө бас ингээд давхар ингээд хичээгээд ингээд бие бариад ингээд нэг юм сандралттай ч юм уу те нэг байдгасаа өөр тийм байгаад тэнгүүд нэг юм зүгээр л гоё урсгалаар л явах хэрэгтэй. Тэг өөрөө эвөө байцангууд нэг нөгөө хүндээ тэр эвөө мэдрэгдээд бас нөгөө хүн ингээд тохгүй болж эхэлдэг те. Ер нь бол болсон дээр тохгүй бахан
харах л амар хэцүү. Тухгүй байгаа. Тэ хэрвээ чи тэр хүнийг тухгүй байлгаад байвал яах вэ? Би ч үгүй би одоо тэгэл хичээсэн шүү дээ. Хамгийн яаж тухтай байлах гал тэгэл хичээгэл хамгийн энгийн тухтай хамгийн өөрийнх орн байлах гал хичээнгүүд өөрөө амар тухгүй байгаад их юм бол тэгэл амар хэцүүдэг. Ягаад тухгүйсэн бэл гидсэн үлээс. Болцон дээр хамгийн тэнийг юм X-ийг ярих заяа. Үгүй шүү дээ. Дайжгүй шүү дээ. Надаас нь зодооны болцон дээр ядаргаатай санагдаж шүү дээ. Яг нэг надтай зодлох гэж байна. Би тэрийг хийж цохиж унаагаад тэгэл би яг үндэ ийм залуу байсан байхгүй ингээд яг яахын цаашдаа яг хоёул яахын энийг сонсоо яг хоёулаа хоорондоо яг зайндаагаараа зодлох юм уу гэж бодоо. Зайндаа гараад. Виктэс нөө нэг ах нартайгаа илүү хүссэн болохоор айгүй ишүүдсэн юм. Тэнгүүд яг ингээд зодооны түүхэн ярьж эхлэнгүүт би яг ингээд гацчих тийм аа. Би яг энийг сая яах юм бол би бас ингээд жоохон чамраа гэсэн шүү дээ. Би бас ярамгийн жоохон атмаа авах шүү дээ. Чи ярамгийн яасан намнаа сонсон. Ярамгийн барыг нөгөө заа зур намнаа гэсэн болтоо гэж галгал намнаа шүү дээ. Зодооны түүхийг надад жоохон галгаатай сайн. Тэр угаасаа хамгийн гой сонсчихсан зодооны түүх байна. 79 нэг. Тэр угаасаа яаж сонсон мангар штэ. Золоо олон зодооны түүх сонссон. Сонсон. Яах гээд яриад идэх юм бол гэдэг нэг гайхаад. Эсэргээрээ за тэгвэл юу сонсвол гоё вэ? Илүү нөгөөний нэгнийхээ юм дотоод ертөнцийг мэдэх гэсэн асуулт тийм ярианууд гоё штэ. Эсвэл нөгөө сонирхлынхаа талаар ингээ ярьцаад ижилхэн сонирхолтой байх юм бол тэрнийхээ талаар дэлгэрэнгүй яриул амар ингээд ярианда уусаад айгуу гоё хэлждэг юм шиг санагдав. Зодооны түүх ч уг нэг дип юм ярьж байгаа. Тэгээд яг ойлгодгүй маа наттай барилдаа зодлох гэж юм шиг санагдаад. Хөө ярьжсэн үү? Би цадлаж үзээгүй. Байсан бол ярмаар. Би ингээд бага ангитай ангийнхаа нэгдүгээр хатан маань байсан шүү. Ингээд би яг яах юм? Вау чи ямар мундаг юм бэ? Би ерөөсөө нэгдүгээр хатан байж үзээгүй шүү дээ. Хамаар үлдчихсэн. Би ч гэсэн байсан баг ярина. Гэтэ энэ яг нүүн та хэдийг сонсгож яг нэг хүүхдээ яриа шиг сонсож юм байна. Би яалчгүй нэг би ч одоо нэг 20 мөртэй гэхэр чинь яг нэг тийм цаг үеийн таарч байгаа. Яалчгүй над руу нэг юм зодооны түүх бол аюух орж ирж байсан. Уулж зөнгөд би ингэж цохоод мохоод идрээ. Гэтэ наа чи ерөөсөө хүүхдээ яриа биш юм шиг байлаа заа. Би за одоо бодонгот нэг 10 сар тийм би нэг хүнтэй болцсоохгүй. Тэгсэн чинь тэр хүн амар сонь надад ингэ тийм юм яриа. Тэгээ ингэ надаас дөө биш. Надад ер нь үе ойролцоо залуусан байхгүй юу? Тэгэл тэгсэн чинь тэр хүн ингээд би яхаа ингээд дууж муу хараа ч юм уу ингээд баар мар очихороо яхаа цодон зөвхөн хийдгүү ингээд айл болох ингээд найзуудынхаа юуг ингээд зохицуулт хүн нахгүй юу гэдгсний нэг найзуудаа аваа явж гин тэгсэн чинь харин бүх асуудал болоод малгай над руу бичээ үлдээсэн. Тэг би гайхаад яасан гэдгсэн чинь өстой тэр тэгээд би тэгээд ингээд би тэгээ би бүр эхлээд нэг тийм хинт гаргаж ирснээр дараа нь дахиад тийм юм ярангуут би бүр сайн насных биш юм шүү гэж бодсон. Чи тэгтээ яасан гэж асуусан л шүү дээ. Үгүй ихэр чи яриа шүү. Үгүй бөө юм боллоо өстой нэрэмэрэ гэснээ хайчгаар ч хүн чинь сонирхолтой байгаагаа үгүй санаа зовж байгаа байхгүй. Тэрнээс би тэр хүнийг учир зүггүй зодооны түүхээ ярина гэж бодоагүй би зүгээрээ гэд өнгөрөх юм болов гэсэн чи хамаг юм ярьсан байхгүй. Гэхдээ эрэгтэй хүн яагаад тэр зодооны түүхийг ярьж байна гэхэлэр би мужик шүү. Би бас тэ чамайг хамгаалж чадна гэсэн утга бас цаана илэрхийлээд байж магадгүй л дээ тий. Тийм л. Гэтэ жоохон тохиромжгүй санагдсан. Тийм зодооны түүхээ ярих нь өөрөө жоохон тохиромжгүй. Ер нь бол айл болохтын зодоо юу хоригчлээ холоос хар гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгээд ер нь холол байсан дээр шүү дээ. Охтууд зодооны түүхээ бас ер нь ярьдэн шүү дээ. Тийм үү? Вау. Таны хэлдэг уушаа. Би нэг тэр зодооны түүх бол би тэгтээ яг сонссон. Тэгтээ яг зүгээр зодооны түүхээ яриач гэж ярьцгаагүй л дээ зүгээр би асууж ухаж байгаа л яриулахгүй юу. Тийм тохиолдолд орж исэн л гэж ярьж байгаа хгүй тэр ох. Тэрнээс бол нэг ярихыг хүсэж ч яриаг байх л та. Тэр нөө X тэгтэл асуусан биш би хүнийг. Би хүнийг ухаж чадсан биш байх юм. Би тэр нөө X гэсэн шүү дээ. Тэр чин болохоор ингэсэн байхгүй юу. Би тэр нэг газар ингээ уйлцаад тэгсэн чин цаадах чин нэг тийм юм тухгүй байгаа мэдрэмж ингээ надад төрөөцөхгүй анхны болсон байсан байхгүй юу. Тэгсэн чин ингээл ерөн жоохон ингэжсэн харин би өмнө яг энд ингээд X гэрчсэн юм аа. Тэгээд ингээд энд нөө манай X ингээд найзууд ингээд байгаад идэг болохоор ингээд таарчул зүгээр ингээд эвгүй юм шиг санагдаад. Тэгээд X-тэй ирдэг газраа ингээд дүүрэх хүнтэй ингээд явж байгаа харчуул гээд. Гэсэн чинь тэр нь шууд надад эргээгээ тухгүй мэдрэмж төрүүлээд тэгээд шууд ингээд
Тэ яг болцооны үед ч юм уу яг ингээд би нэг залуутай дэйт хийлээ гэхэд яг ингээд X mix-ээр яриад ч юм уу. Яг юм ярианы ингээд өнгө асаа тийшээгээ чиглүүлээд ороод ирэх юм л угаасаа яалч хүнийг амар нэг жоохон унтарчтэй юм аа. Тэр тэгтээ X яаж ярьж ийн гэдэг бас тодорхой хэмжээнд. Хоёулаас гоё X-үүдээ муулцаад яриулах гоё. Зүгээр яг чи яаж салсан хэр удаж байгаа вэ гэдэг ч юм зүр эхний болцоон дээр хөнгөн юм ярьж байгаа юм. Тэгэхгүй ингээд шууд ингэчингүүт ингээд X-ийг санаад идэх юм бах та. Шууд тийм бодол төрнө шүү дээ. Тэг хүмүүс ч яг тэгж X-ээр ярих хэрэгцээ байдаг байхгүй юу? Эрэгтэй эмэгтэй гүн. Тэрийг гаргаж чадаагүй, ярих хүн байхгүй. Гэтэ тэр анхны болцоон дээр хэцүү. Харин тэг ярих хэрэгцээ байгаад тэгэл ярьчдаг байхгүй. Тэг яалч бас нөгөө нэг яг санаж дурсаж яриад байна. Эсвэл зүгээр ингээ ярих гэж одоо тэр айгүйх нөлөөлөх хаа. Нэг жоохон ингээл дейт хийгээд байгаа хэрнээ би ер нь жоохон гэтээ X-ийг ингээ санаад байна гэхээр нэг тийм мэдрэмж өгөөд яриад ангууд ингээд би яг ямар хүнтэй уулзаад байгаа юм боллоо гэ яг нэг жоохон. Тэг ямар ч эрэгтэй хүн X-ээ санснаа X-ээ ярихгүй хаа. Зүгээр нэг ихэнхдээ нэг юм сонь сайхан болгож тэг салж ирсэн шүү, ингэ салж ирсэн шүү. Би ийм эмхтэнтэй уулзсан шүү л гэж ярьж байгаа. Нэ санаад бол ярихгүй хаа. Or subconsciously ярьж сандгүй юм байна. Тэгэж. Нэг тэг сансан бол баг ярихгүй хаа. Зөв. Эхтэйчүүдээ би өмөрч. Тэр болцоод гэрт нь бүрж өг. Бүгд амжилттай. Гоё юм байна. Би атаарах гэж байна. Тэгэхээр чи хүн чинь нэг юм дараа нь дуусах юм байдаг юм шүү дээ. Хаягдаж маягдаа тийм шархалсан дүүхмөх байхгүй мүү? Тэр ч одоо амжилтгүй дөхөнд орно сте. Тань ингээд нэг ихч мэгч ингээд гинт ингээд өөр залуугаар ирэл зуутах үгүй юм. Сэр юм байдаг шүү дээ. Амар сонио. Би харин чам ярьж хад би үсээ бодгоо л өөрийгөө ухаад л. Өстө нэг тим юм бол. Натралс ингээд шууд орж ирлээ. Нөгөө залуу. Тэгвэл яа ингээ гой хоорондоо ярилцж байгаа л аюу эв түнчэнтэй салт юм уу? Салхтаа юу? Яг тэгдэж шүү. За ингээл яг юм ажил хэрэгч заяа. Тэгээд ер нь бол салнаа гэдэг чинь нэг шалтгаан байна тий. Тэгээд нэг юм шалтгаан байгаа учраас тэнгууд тэр шалтгааныг бич мэдсэн байгаа, цаана мэдсэн байгаа. Тэгээд ер нь олон дахин тавтдаг ч юм уу тэгэл болохгүй. Тэгээд шууд ихний алдаан дээрээс за болиг гэдэхгүй. За ингээд дээ шүү, тэгээд дээ шүү. За окей хоёлаа ингээд зассан юм асыг гэл тэгэл ахаал дээр алдаанаар нь 2 3 4 гэл тэнгууд за окей үнэхээр хоёлаа ингэхгүй байна. Ярилцаал ер нь тэгэл яадаг. Тэгэл ярилцаал бүр мөсөнцэйгөө. Бүр мөсөнцэйгөө. Тий. Ахиж согтон мөхтөө залахгүй. Ахиж би бол ерөөсөө тэгж надад тийм бол яахгүй. Ингээл яг ярилцсан яг хамгийн гол нь яг логиктой ярилцчих харч тэгээд тэгэл заазад басан. Яг хамгийн гол нь яг логиктой ярилцаад яг үнэхээр тэр нөө алдаа ч юм уу тэр юугаа ойлгочихж байгаа байхгүй. Угийн одоо болохгүй. Дахиад 2 3 4 ингээд зөндөө үзлээч гэдэг юм уу. Тэгвэл бичлэг дээр амар хоол иддэг шүү дээ. Бүгдийг нэттэн юм. Бүгдийг нэддэг шүү дээ. Яг ингээд тэгэл ер нь ихэнх нь үлдээл. Тэгээ ер нь бол нэдэж захдаг те. Эцэг зарим нь аваа явчих юм уу. Хамгийн яг сурчлагаа бид нар угаасаа ямар ч сурчлагаа хоолны сурчлагаа авах шүү дээ. Зүгээр яг чиний хөв хүний үзэл бодлын хамгийн гоё хоолтой газар. За наа чи хэцүү асуулт байна. Гэхдээ юу Монгол хоолоос их юм бол тэр юу цэцэг зочд бодлоо шүү дээ. Цэцэг зочд бодлын юм тэр Монгол хоол аяга гоё юм л. Юунд байдаг? Алтар ресторан гэдэг. Сансрын дүнэлээж үү. Тэдний ерөнхийдөө хоолууд нь ер нь л гоё. Дотроо Монгол хоол, Солонгос, Хятад гэдээ байд юм л. Тэд нар л аюу гоё байсан. Тэнгүүд нөгөө нэг тэрэлжийн нөгөө нэг бас жуулчин тэрэлж ресорт. Тэдний хоолууд гоё. Тий таван богд. Цаашлаад нөгөө нэг юу штэ. Тэрэлж Mountain Lodge. Тэдний хоолууд гоё. Орчин нь бол үнэнхээр гоё. Тий. За болооны газрууд нэмэлээ. Тийш одоо нэрээ гоё тэрэлж одоо өдрөөс тий. Өдөр заавал хоног моног авчихсан өдрөөссөн гоё тэнцэнэ гоё кофе уугаад хоол идээд наашаа буцаас эхлэн байгаа тий. Тим нэрээ дэйт айдиа байж болох юм шүү дээ. Одоо ер нь дулаарч байгаа юм чинь болзооны өдрөртөгтэй айгуу гоё олон болж байгаа. Айгуу гоё тий. Тэрэлж рүү байж болж байна. Урагшаа богдуулаад тойроод болцож болно. Богдуулж одоо олон талаас нь гарна шүү дээ. Тий богдуул гэснээс нөгөө яг богдуул руу гардаг ингээ цаашлаад нэг юм хоёр зогсоод байдаг шүү дээ. Хоёр зогсоод өнгөрөө явгоо зүүн өрөнгүүд нэг юм хотхон байдаг шүү дээ. Ямар юу ч лээ хан юу ч лээ. Тэр хотхон дотор Queen гэдэг нэг юм гоё бас газар байдیں۔ Тэдний кофе нь амар гоё. Тэгээд хоолнууд нас амар гоё өглөөний сайн байгаа. Тэнгүүд нэг богдуул руу гарах чахтаа ч юм уу гарсаа дараа ч юм уу тэр Queen-тэй газар л учраас гоё. Ямар ч нөх тэр засал цаана тэр агаарлыг газар ба. Тэр би нэг стори хийсэн ч хүмүүс амар хасаад. Тэр нөгөө нэг бөмбөр шилэн гэрнүүд тэр гоё юм бэлээ. Тэнд бол яг 100 болцоод болсон. Хоол моолн ч гэсэн нэр аяга айтайхан байсан. Тэр одоо нөгөө нэг гал гараад ашиглахаа болсон мэсэн шүү дээ. Тийм одоо юу илүү томруулаад засвар хийж илээ би сайхан богд руу гарахтаа харсан. Тэр маань удахгүй бас ашиглалтанд ороосэ. Би тэнд өглөөний цай ууя гэж одоо ста чадаагүй 2 3 удаа ороо фейлдсэн. Яг өглөө гараад викенд дээр өглөө гарчаад буцаж ирээл амар хідмэр санагддаг байхгүй юу гэсэн. Тэгэл хоол бод гэсэн чи байхгүй 2 удаа байхгүй. За надад нэг асуулт байна.
Та яг юм анхны болцоон дээрээ нөгөө партнер хэмжээш нөгөө хүндээ секс партнер. Нөгөө хүндээ анхны болцоон дээр нөгөө хүндээ хоол хийж өгч тийм дэйт хийжсэн үү? Анхны хоол Яг үгүй. анхных дээр болоогүй. За тэгвэл дараагийнх нь. Чиний анхны болцоо ч 20 мянга гараа хоол хийв. Юу анхны болцоо? Анхны болцоо биш шүү дээ. Чи ч хоёр дахь нь нэсэн. Чи дараагийнх нь. Тэгж үзэг бай. Чи үзнэ үү? Анхны дээр болоо. Тийм 3 мурав дахь дээрээ ч юм уу яах вэ? Бэс юм шиг байна. Минийх нэг 13 дахь болцоо нэр. Уул гарахаар болчвол мэдээж нэг жижигхэн хөнгөн 100 шиг юм бэлтэн тий. Тэгээд 13 дахь дэмжээд ам. Тий. Уур Тоолчих шүү дээ. яа юу гэх тий 47 дахь дээрээ гэж. Тэр ингээ оноо өгнө ингээ. За эхний болцоо 3 оноо. Тэр болцоо 1000 хүрэх хэвээр. Тэр оноо нь 1000 хүрэх хэвээр. Тэгвэл үерх нөө. Тий. Тэр ихэнх нь ингээл 3 дахь болцооноос хасагддаг. Танаас юм жоохон туршлага судлах юм байна. Гэхдээ бид гурав чинь чамаас туршлага судлаад байгаа чи. За нэг дахиад нэг фейл түүх ирч. Ганц фейл түүх ирч. Тэстэй нэг сайн орж ирдэг. Огт нөгөө нэг юуны талаар нэвтрүүлэгт орсон үйл явцын донд амар надад зүгээр нийтээ санагдсан гэх юм. Бид гурав амар дэмжиж байна нэ. За баярлаа. За ихлэ инеч гинэ. Юу вэ? Цагаан сургууль дээр очиод тэгээд нэлийн хүүтэн байсан юм а бас 2 сар гэхэр чаа. Цаасмаас байхгүй ч гэсэн амар даарсан. Өдөр нэг 12 өнгөрөөж чонготой шөнө 8-9 хүртэл гадаа зогсож байгаа байхгүй. Тэгээд юу айгүй амар даарсан байжсэн чаа. Миний ингээ гар амар хурдан даарчдаг. Тэг би ингээ барьж зогсожсэн чаа ингээ нэвтрүүлгийн багийн ах гişнэр нөгөө хамт аргалж байгаа залууд маань чи ингээ яачих охиныхоо гарыг дулаацал гэлдэг таахгүй. Тийм та гарын гэж даа. Гарын жагууд нь би одоо ингэж ингээл барих юм болоо гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь юм нуудрахтай дээл хүмүүстэй. Тэнгүүд ингээ нуудрага ингээ буулгангоota одоо ийшээ гараа хий. Гэж хэлээд би өөр тэмдэр амар шоконд орсон амар романтик юм бодцоо. За ялуу гарын ингээ дулаацалаад өгчээ гэсэн чинь ингээ нуудрага бодсон. Ийшээ гараа хийгээд тэгэхээр тэр бүр тийшээ шоконд оруулж байгаа хэрнээ амар сонирхолтойсэн. Тэгээд тийм нөгөө нэг их газрын шүлгээр уулахад мад руу ингээ гарах намайг орхио явчихдаг. Тэгээ хүүчи ингээ нохоо дагуулж явж байгаа ш намайг ингээ хөдлөө явж байгаа гэдэг юм уу гээл тэнгуут ингээ бас хөдөөс л жоохон ичимхий тийм бүрэг гэдэг юм шиг санагдсан. Тэнгүүдээ тэгээд ингээд амар тийм амьдралтай юм айгүй хэрэг юм. За чи угаасаа унахгүй ойлгомжтой чи гэхдээ яачваа. Уцмуцаа унгачваа гэж амар тэгж мэгжлээ. Ямар ч нөө романтизм байхгүй бүх юм дээр real life-аар тийм яг тийм л. Тэгээд заримдаа жоохон мэдрэмжүүд хатлээсаа одоо чинь би нөө цай чанаад давсан жоохон ихтүүлсэн. Тэсэн чил ингээ уугахтаа ингээ ямар гоё амттай цайваа гэд амар тэгээс ахгүй тэнгүүд нь би ингээд гоё цай чанчлаа гэж амар баярлаад ичсэн чи дараа нөгөө мах чанах тэг ингээд давсан нэг гэдсэн чи цайныхаа давсыг ихтүүлсэн байсан шүү гээ ороод яа тэр мөрөн дээр бол бас тэгэл амар ингээд гол зураад шууд ингээд нөгөө хав харанх болол за бэл чи зүгээр ингээд жоохон твчээд нууччлаагүй мó гэж одоо тэгж адчихсэн. Гэтэ яалчгүй амар тийм цай чандаг эмхтэн хүн сайхан бах те. Тийм бах. Би тань цай чанж өгөө. Пүүний сайхан цай амаар нэ. Би одоо нэг жоохон давс бахтай цай чанана гэж. Нас ихурч яг нэрээ амар лаг цай чандаг эмхтэн бол гоё гарынхаа цаг амар зүүн чандаг. Та хоёр тийм гарын цай чандаг уу? Багасаа чансгаас нь та хоёр үгүй юу? Яг нэг суртай гарын цай мэй гэж байхгүй. Гарын хоол хийцтэй цай мэй чанахтай яг гайгүй амттай хийгээд тах шиг байдаг. Баяр ёслоор л цай мэй одоо цагаан магазар наадам мадмар цай чанах гэхээс манай гэрийн талаа тэгэл баян ус суугаад л ийж. Нэг өдөр болгоно нэг цай авах болчихтой бас. Гэтэ хаана нэг бүр ингээл нэрэн исэн их гоё цай чанаал маслтай талах идмэрсэн нэгтэл тэгэл хийгээд иддэг шүү. Одоо зүгээр би ус буцалгаа дээрээс нь сүйд усаагаад тэгээд жоохон давсыг явуулт сүйдээ цай амар санагдав. Гэртээ бол шин зуны цай шүү дээ. Тэр бол надад болол л дээ. Гэхдээ үнэхээр лаг цай чандаг эмхтэй хаан бол нэрээ бас нэг оноо юм биш үү? Бодсон чинь. Баяртай цай маа тэр бороотой өдөр нэг тийм баяртай цай маа тэгэхээр л амар гоё санагдав. Тийм. Тэгтээ идмэр санагдав. Тэгтээ гэхдээ яг юм эрэгтэй хүн эхнэрийнхээ тийм хоол тэр цайнд нь болоод сууж мууцсан тохиолдол зөндөө үүдээ тийм. Эхнэрийнхээ хоол цайг л иддэг болцсон болчдөг тий. Хүмүүс ер нь. Тийм. Тэнгүүд чинь нэгдүгээр тэр чинь тэгэл нэг юм халамжтай санагдана. Хоёрдугаарт нөгөө амтаа гүйлж мүүлж юм уу тий. Тиймэрхүү зөндөө тохиолдол юм. Тийм мэдрэмжүүд авах зөндөө мэдрэмжүүд байгаа юм биш үү? Татуу байна уу? Тийм шүү. Зөндөө би одоо юм нэрээ авах юмнууд болчлаа гэж бодоод исэн чинь. Та хоёр өөрсдөө хэр хоол идэ? Эрэгтэйчүүд
Ажиг штэ. Танк бол бүр сайн болоод үстэй. Тийм яг гэхдээ яг бүр амар тийм лаг бол яг үнэнд бол яг тийм бол би өөрөө биш гэж боддог. Гэтэ яг зөө нэг юм хөрөгчөнд юу байгаагаар найруулад тэгж л юм. Тэрнээс бол тийм амар мэддэг байна. Хоол хийх нэг тийм хобби бас төрдөг штэ бүр ингээд за ямар хоол хийх үү гэл ингээл тэгж бас дуртай хийдэг хүмүүс надад бас амар гой санагдаад идэв ч тэггүй ингээд тийм төгшөөд төгшөөж хийдэг бол тэр чинь амар хэцүү байхгүй юу? Би болохоор ингээ хаяа бүр өлсгөөрөө миний эдмээр санагдаж байгаа хоол миний бүр ингээд аманд ингээ амтагддаг заяа. Амар хоолны аптэйс таахгүй юу? Тэгэл яг ингээд өглөөс ирээл за ийм хоол идмээр энэ даа гэл. Яг бүр ингээд тэр бүр ингээд амтны амтагдаад тэгэл хөргөж онгоолгож үзээл юу байхгүй. За дэлгүүр гараад тэр дүү гэл дүүгээ дэлгүүр гаргаал. Тэгээ бүр ингээд хоббич хийдэг. Тэгтээ тэр нь 7 нагтаа нэг л удаа. Тэр нөгөө хоол хийж өгдөггүй гэснээс өглөөний цай хийж өгөх бол амар гоё. Өглөөний цай хийж өгөхөд би бол айгуу дуртай. Идэгч дуртай хийж өгч дуртай. Хамгийн гоё юу бол хоол өглөөний цай байгаад идэг шүү дээ. Яг оройн хоол мол хийж өгснөөс илүү өглөөний цай илүү гоё байдаг л та. Өглөө уулзаад. хамт ханчаад уулзаад хоёлаа өсөглөн басаад. Байцнаа өглөө хоёлаа татаад болцгоо би танад очиж чанд өглөөний цай бэлтэж өгмөөрэй. Тий. Өглөө яг нэг уулздаг баха. Өглөө уулзаад хийдэг. Өглөө уулзаж хоол хийж өгдөг гэнэ мэдгүй. Тий хоос хототтой бол уулзахгүй тий. Тэгээ бүр хийж өгөхгүй тэгмэд аль нэгнийхээ гэрт ингээ байх гэдэг шүү дээ. Тийм мүлээдэг тогоотой тий. Шээ тийм өглөөний цай хийдэг газар байлээ. Өчнөр наач бас гоё санаач тий. Тийм газар байвал сонирхолтой энэ тий. Нэгэнд өглөөний цай бэлдэж өгөөл. Хайр энэ чи мөн. За, P-вэрэн дэж байна. Гоё. Бид бүхний хайртай Тэра байгаа. За, өмнө бид нар Келли, Тэрагийн дүү Келлиг ярьжсэн бол энэ удаа бид бүхэн Тэрага унш байгаа. Тэгээ Солонгосын одоо номер одоо 1 2 3 таа л ордог. P шүү дээ. Тэгээд Солонгостой маш алдартай P байдаг. Тэгээд Jinro Suju маань бас Тэра гэдэг энэ хүү нэг компани л та. Нөгөө нэг Height гэх P биш үү те? Height-ийн одоо тэр компани байхгүй. Оо тийм. Тэр компани. Одоо Тэра ч одоо нөгөө Height ч бол Монголд амар давлгаалж uuсан шүү дээ. Texas реклам дээр. Канамен дээрч гардаг юм маш гардаг үстэй. Нэг юм фрэш амттай л юм шиг санагдсан. Яг тийм нэг юм палкатын хахаар ингээд амар тийм рекламнууд амар гоё удаатай амар гоё удаа тий. Тэр үеийн том одууд нь тоглож байгаа. Бүгд тоглолдог тийм. Тэрэ дээр бас яг тийм билээ. Одоо бүх том одууд нь тоглолдог. Дээрээс нь Jinro дээр бас бүх том одууд нь тоглолдог. Jinro бол дэлхийн номер 1 сууж. Дэлхийн бүр одоо та бүхэн chat GPT-гээс асуусан ч болно. Бид нэг дугаар дээр бүр хайж үзсэн. Яг ялчгүй world number 1 сууж гэж хэлдэг юм байна. Тэгээд солонгослож гэсэн хүмүүс Jinro-го авъя гэж ярьдаг. Сууж өгөхөөс илүү Jinro-го авъя гэж ярьдаг. Тэгээд би сууж өгнө. Явахт нь бэлэг сууж бэлгэлнэ. Тэгээ энэ удаагийнх нь болохоор жимстэй сууж өгнө. Тэгээд сүүл гаргаж ирсэн. А сүүлд нөгөө нэг амьдрал чамд нөгөө нэг яавлаг биш ээ. When life gives you endurance. Мандри явах үед гэдэг кинонд дээр ч одоо нөгөө Jinro удах байхгүй сүүж. Jinro is back гэд бид нар тэрийг бас уусан. Тэгээд энэ жимстийг нь өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаа. Тэгээд сүүжүүтэйгээ бас биш ээ. Тэрэтэйгээ бас төгс өгцдөг ийм амттай байдаг. Тэгээд доктод ялангуяа бас энэ жимстийг нь бид нар гарснаас хойш тэгтээ илүү уусан тийм. Уусан. Яалч ч нөгөө нэг хатуу юм ууч чадахгүй. Тэнгүүд жимстэй нэг тийм гоё зөөлөн санагдаад уухад тийм тухтай. Тэгээ бүр тийм амар сотоож мохтоогоо даахгүй ингээд яг тааруулаад уучих юм бол аюу гоё хөнгөн тэгэл мадрал ингээд явж байхад ер нь сүүж амар гоё тохироод идэв шүү дээ. Тэгээ Япон ер нь солонгочдын соёл чи өөрөө нэг юм ажил харсны дараа ууцгадаг тэгтээ нэг юм амар ууцгадаг байнгын баг хэмлэн хоол идэхтэй уудаг. Яг үн тий. Тоглохтой уудаг тий. Hang out хийхтэй уу ингээд яг энэ пив уудаг. Тэгэхээр тийм зориултын одоо пив сүүж байгаа байхгүй. За бид нар чинь л хаяа нэг бүр яг тултал нь явж уугаад байдаг болохоос биш яг. Ер нь бид бүхний хэрэглэдэг Тэра, Jinro иймэрхүү одоо бүгд бүтээгдэхүүнүүдээ ер нь бүх амьдралынхаа хэм маягтай зохицуулаад авах тааруулаад боломжтой. Тэгээд өнөөдөр та бүхэн бид бүхний өнөөдөр хэрэглэж байгаа people Тэра байлаа. Та бүхэн таарсан газар болгоноос авцгаарай. Тэгээд Тэра бол үнэхээр гоё байна. Келли би бас бүр илүү дуртай болсон. Келли та яар бас туршиж үзээрэй. Келлийн илүү тэмзүүлэн юм. Тэмзүүлэнтэй мэлээ тийм. Шинэ орж ирж байгаа юм. Тийм, одоо шинээр орж байгаа. Тэгэхээр Келли нь болохоор нөгөө нэг юм жимстэй биш яг юм юу сүүжүүтэйгээ. Яг оригинал сүүжүүтэйг илүү гоё тохирч амтгацтай юм лээ. Амтгүй сүүжүүтэй. За Тэра болохоор ер нь жимстэйгаа тэгээ бас нөгөө тогтоогч гэсэн илүү бас тохирлоо. Дангараач гоё юм. Дангараач гоё. Тэгээд ер нь хамтд нь ингээ хольж бид бүхний яг хийж байгаа шиг ингэж сүмбек хийж явал илүү гоё байдаг. Гоё сүмбек хийж сурнаа. Нөгөө дээр нь шууд савхаа зоогоо шууд шүгшүүлж явчихдаг тий. Сүмек тий. Сүмек юм уу? Тийм сүмек. Пивэн дээр шууд зоогоод шууд пив шүгшээд байдаг шүү дээ. Тэгж байгаа нэг дугаар дээр тэгж мэж хийж. Цацраалаа тий. Гоё тэгээч. Тэрээс авьяасхаа тий. Тэгээд манай хим уухгүй байгаа шүү манай. Намнаа бол уухгүй байгаа шүү. Жоох хөөхөд. Аа нэг. Хууль чи Японд хуулиар бол болцсон юм байна.
Тийм үү. За баяртайгаараа би Япон явлаа. Японд хуулаараа жоохон уучгаад ирээ. Япончууд сайн авдаг тий. Япончууд бол сайн авдаг. Тэгэхдээ яг нөө саний хэлсэн шиг бүрдгээр тултал нь явахгүй. Яг ингээл сайхан хоолтой юм байна. Гэтэ сайн хоол иддэг. Ер нь солонгосч Японч ер нь уух юм хэрэглэж байхдаа хоол иддэг. Тэгээ нөө хоолоо шингээх зориулттай ингээд яг тухайн үедээ тэнгууд одоо хүмүүс зүгээр анзаараад тахны ихэнх одоо ууж байгаа хүмүүс маань хоол идэхгүйгээр уугаад тэгээд дараас нь нөгөө нэг амар их шаардах ч юм уу эсвэл хитих согтох зүйл нь тэрнтэй холбоотой байгаад байгаа юм болоо гэж боддог шүү. Тэгэхээр тийм хоол идчихэд ууж ах хэрэгтэй шүү. Хоолтой бүгдээ мэдээж насан турсан хүмүүс тэгээд бүгдээ тохируулан хэрэглэн. Тохируулан хэрэглэх тий. За тэгээд Тера болон Жинродо баярлалаа. Тэгээд нөгөө сүүжин дээр та хоёр ингээ харах юм бол Жинро гэдэг том бичиг байгаа шүү. Тэгээд та нар сүүжүү бас ялахгүй байж магадгүй бах. Дэлгүүрт оронгод маш олон сүүжүүд шүү. Бүгдээрээ л ногоон шилтэй. Яг ногоон шилтэй байл. Яг адилхан байдаг болохоор бид нар угаасаа ялахгүй авах гэдэг юм бэлээ. Тэнгүүд энэ Жинро гэдэг бичгийг хараад бүгд авчих хэрэгтэй юм байлээ. Жинро гэдэг бичиг байх юм бол та бүхэн солонгосын бүр дэлхийн номер сүүжиг ууж наа гэж бүгд ойлгож байна гэсэн үг шүү. Амар хаягдчихсэн түүхүүд юу вэ манайханд? Ус нулимстайгаа хотголдчихсан. Амар хаягдсан түүх байна. Камас хэлэх намаа. Одоо би ч амар арви их түүх. Энэ дондоо чишээ бай. Чиг хүртээ биш юм. Чигээр 30 хүрэхээр алах нэ. Би бараг ингээд нөгөө хаягдсан түүх гинэ нөгөө фейлцэн түүхээрээ бараг ингээд ном гаргаж байгаа. Тэгээ ард нь хамгийн ард нөгөө шүлгээ бичээд. Тэгээ мал гаргаж. Номынх нь нэр гэсэн мал. Тэсний хамгийн сүүлийн болсон тэр 1000 дахь мал гэж. Болзооны мал түүхүүд. Амар хаягдсан. Би ихтэй ер нь яг нэг тийм амар хаягдсан мэдрэмж нэг авч байгаагүй яг өөрөө яг мэдэрчсэн гэвэл нөгөө нэг 100 дахь хоног байна. Тэрэн дээр яг угаасаа л нэг анханасаа яг нэг тийм угаасаа л юм байсан юм байна гэх нэг хүнд мэдрэмж авчихсан. Хоёр дахь нь гэвэл нөгөө манай дээд курс ахын. Би гэтээ бүр анх удаа тэгж хүнд сэтгэлээлчилжсэн. Чи түрүүтэй сэтгэлээлч. Би бүр ингээд би ингээд танд амар тасцсан байна. Би танд сайн болцсон байна гэдэг нөө дээд курсын сэтгүүл зүй анги ах гэдэг ааш тэр хата яг би ингээд яалчгүй танд амар тасцсан байна. Ингээд сайн болцсон байна гэд илчилжсэн чи яг тэр нөхцөл байдлаа намайг яг нэг тийм яг юм юу гэх юм бэ нийт шиг зэтлэгдэн ш тэр чи ойлгомжтой би ингээд сэтгэлээлч байгаа юм чам хоёлоо бүтээж юм эсвэл худлаа гэсэн чи надад ямар ч тийм хариулт өгөөгүй. Тэгээд би яг тэр үед бас яг нэг за угаасаа би хаягдчихлаа гэлээ тэгж бодчихсон. Тэгээ найзуудаа хэлж мэлээ би хаягдсан ба гэсэн гэлэнгүүт ямар сони энэ чи тэгээ очиж нэг ийм залуу дурлцаад ингээ хаягдчих юм гээл. Гэтэ миний хувьд бол бүр амар гоё хөөрхөн чи миний нүдэр миний хайртай залууг хараагүй л бол яах гээд байгаа юм гэдэг. Тэгээд тэр нөхцөл байдал дээр бол нэг тийм тэгс өөр нэг тийм үнэхээр нэг тийм амар хаягдаал хүн дэдэлд орооч мөн тийм яалчгүй тэгээд нэг тийм үерхлийн төвшин рүүгээ орох үзэж байгаа л яг болчиход байгаа болохоор яг нэг тийм үнэхээр хүн дэдэлд ороо хаягдсан 10 жилд бол тэр нөгөө 100 дахь хоног нь оюутан болоод одоо манай дээд курсын тэр ахаа. Одоо ажил дээр гараад чигээр алах нэ. Ажил дээр гол ажлын нэг гоё туршлагатай олж ирээл аа. Тэмкэд одоо тийм түүх байна уу? Айгу гоё салтаа гэдсэн шүү дээ. Харин тийм учраас гэрээ хичээ салт юм шиг. Нэг ийм яг хаягдчихсэн бүр тийм амар түүхүүд бол байхгүй. Гэхдээ би ингээ сая намныг ярьж хат бодож илаа өөрийгөө. Ягаад тийм түүх байдгүй ингээ бодоход би яадаг юм байна л та. Ингээ тэр хүн нааштай байвал наашлна. Цаашлаад байвал би ингээ цаашилдаггүй. Нөө хүрээдэл ирвэл төлөхөхгүй хүнийх болгож нь татахгүй ч үлээд юу ч үлээд тийм үг шиг тийм. Яг бүр нэг юм хямсаан юм байхгүй шүү дээ. Гэтэ үнэхээр таалагдж байгаа охин байвал би өөрөөсөө ингээ яан. Гэтэ үнэхээр цаашлаад байвал би одоо би хамаг юм хийгээд тий хамаг юм хийгээд өөр хамгийн сайнэр хичиж яхад түрүүн цаашлаад байвал тэгэл за окей нэг юм байна шүү дээ. Тэнгүүд одоо тийм тохиолдолд би азаа үзээд хоёлоо өрхий гэж байвал хизээж хож байгаагүй. Огийн нөр ерхий мэдрэмжийн мэдээд шүү дээ тий. Ерхий үнэртэд шүү дээ. Тийм учраас би яг тэгж яг фейлдэж байгаагүй юм байна. Тэгж бодонгод. За манай Темка хідээс хід залуу байна. 10-аас хід залуу байна. Ашаад гэсэн юм аа. Залуу хэлэндээ. За Темка юу? 10-аас хід бай. Чиний баг цаг гэрс болж шүү дээ. 8. Бас өндөр өгч шүү. Ер нь нэвтрүүлэн дөгөндөө. За баярлалаа. Нэг залуу 8 өгсөн. Одоо ингээ 3 дахь залуугаа би оноо өгч байна. Би яг хүүж олчоод оноо өгөөд. За наваа Темка 10-аас хід залуу байна.
Таа мохороо. Би яагаад Чи мохохгүй би чаны танаа гэрлүү чинь машиныхан гэрлээ. Босгоо шүү. Хоёр машинтай очиод хоёр талаас. Түлгээл одоо аав ээжт нөө темках гэлээд. Энэ темкахын машиныг гэрлээ. Дажгүй гэрлөө. Темин Токио гэдэг ингээд Instagram дээр нэг агуулдаг штэ. Дажгүй машинтай авах байна. Гэрлээ надад. 10 сэдэл байна юм. Гэ би яасаад ингээд сая яг таныг асуусан ш. Тэгээ бодгоотыг би ясаг нэг за ер нь нэг 10-аас дүүн хамаал 8 юм уу дагийг бодсон чиг залгагчиг адилхан 10-аас 8 гэх наав дээр адилхан бодож байгаа маань гэж. Тэнгис эрэхт оруулах нэг асуух. Би надад яасан штэ. За ингээд дөрүүлээ тэнгисийн эрэхтэн орж байгаа заяа. Тэнгүүд хамгийн түрүүл чинийг асах бай. Дөрүүлээ финалтцсан ингээд. Дөрүүлээ финалтцсан юм уу? Дөрүүлээ бүгд л асан шүү дээ. Тэгсээ. Яач бүү маань ингээ 3 дугаар дараад цусагдлаа. Тийм. Миний дөрөв. Тэгвэл яг тэр эргэжтэй ч юм байсан юм уу? Үгүй. Эрэгтэй юм хтэйг Эрэгтэй ч гэсэн. Би бол нэг юм персонал биш яг ингээд юм. Одоо мэдээж хоёр эмэгтэй хахад би бол эргэтэйг хаасна л гэж би зөв. За энэ хоёрт үлдээ одоо нэг нь насна. Эмэгтэй басна. Нэг л болзоонд л явж үзсэн дээ. Эхлээд хэлцэж үзчихээ. Баг наваа хасах уу? Мидүү жоохон байна. Мидүү хасагдчих. Тийм л юм тий. Наваа хасагсаас. Нааш. Хоёулаа зүрхлээд асуулт. Тэгвэл намаа хин пүү темк хоёрын хэнийг төрүүлж асах юм. Тэгвэл би одоо темк хасан. За ингээд ширэг хуваачаа та. Тусдаа подкаст хийчих. За намаагаар сонсохоо өөрөө. Цаан зэрэг гэж ярь. Дөрөв зэрэг ярьж. Би тэр нэг юм хүмүүд асууад байгаа маа өрт тий. Тэгээ хамгийн түрүүнд би хасагдаад байгаа. Тэгээ зоолоо хасагдаад байгаа. Түгээр яхаа би тэнийг хассангүй. Би хасагдаагүй шүү дээ. Ширээс хасагдахгүй Би байна. хасагдахгүй шүү дээ. Би байгаа л. Эрэгтэйгээ хаснаа хоёр эмэгтэйгээр үлдээ гэсэн тохиолдлоос байгаа шүү дээ. Яа тийм нэрээ. Зөв юм аа шүү дээ бас. Тэнгис эрэхтэр санал ирүүл орох гэж байна. Эсвэл би бодж үзэж байгаагүй юм байна. Тэгээ одоо ингэ чиний орсон тэр одоо балзооны л бас шоу нэвтрүүлэг гэсэн чинь ер нь бол тэнгис эрэхтэй бол нэг жанр нэг штэ тий. Би зөв гайхаад байдаг байхгүй. Ингээд яг өөрөөрөө байдаг юм уу эсвэл яг ингээд жоох ингээд талтай цаанаас яаж юм ер нь. Би анх бодтоо бас ингээд нэг юм өмнөх дугааруудын бас нэг хальт харна штэ тэнгуүтэйг юм эсгтэй нэг юм хөөх эсгүүд гарч ирэнгүүт за угаасаа тэгээ реалити шоу нэвтрүүлэг юм чаа танаас нь ингээд лээ баг өөмөө билээс гэсэн та жоох ингээ ярьчих шүү гэл нэг тхиим болов гэж бодож ирсэн. Тэгсэн чинь ингээд зүгээр ингээд найруулагч зураглаач тэгэл редактор гэл ингээд бүх хүмүүс аа штэ тэнгуүтэй ингээд зүгээр л ярианы сэдв ингээд чиглэл өгөн. За манай хоёр одоо нэг иймэрхүү ингээд агуулгаар ийм ингээд хоорондоо яриараа гэхээс биш ингээд өө та хоёр ийм байгаад байна одоо жоох ийм та хоёр одоо нэг ингээд ч юм уу нэг тийм тавилттай хэсэг бол үнэхээр байдгүй би бүр аав ээж хинэрээр хандгаалж байна. Тэгэхээс нөгөө бит хоёр ч бас нөгөө эхний өдөр амир нэг нэгнээсээ ичээ санаа зовоод тэнгууд ингээд за та хоёр нэг нэгнээсээ асуулт суугаарай гэсэн чинь нөгөө би залууга ингээд амир гоё юм болзооны талаар юм асуух юм болоо гэсэн чинь үүдээс ингээд харж утсан. Чи өвлийн уралдааны талаар юу гэж боддог вэ? Гэж ороод тэнгууд нэр ингээд гайхаа би нөгөө залуутайгаа болцсон болоо би морины талаар нэвтрүүлэгт орсон болоо гэж тэгж очоод байгаад ингээд найруулагч ингээд бас яа штэ. За манай хоёр байж байгаарэ. Та хоёр одоо жоохон ингээд нэг хадлаар ингээд сонирхоо судлаад юу асуумаар энэ тэрийг асуучих гэх нэг тийм. Тэгэхээс бүр ингээд улаан цай охин нь ингэнгүүт залуу нэг гэх хэвчтэй шүү ч юм уу тийм байхгүй. Тавилт байхгүй тий. Тавилт юу нь бол байхгүй. Тавилт байх юм бол яг chemistry үүсэхгүй байх тийм олцогчтой чөлөөтэй байлгахыг амар хичээгээл аль талаасаа тэгжиж нөгөө хоёр хүний дундаас чи нэг юм найруулагчд хэрэгтэй материал гарч ирэн шүү дээ. Тийм. нэвтрүүлэг шууд тэр шиг тавилчсан ингээд подкаст. Одоо пүү ингээл над руу харахад би энийг чам руу хэлнэ гээл. Намайг нээс хоёрыг угаараа гэсэн байна. Бүгд цохолтой. Цохолын дагаа амар гоё. Чи түрүү нэг түүх бодчлоо гэсэн тэр чи юу байсан? Нэг залуутай баг уулзах байгаа тийм мөрсөн түүхч юм. За. Тийм бол Гөстөлсөн түүх юм баг. амар би ихтэй яна яг муу болчлаа. Энийг Зүгээр штэ, ярьчихсан. зүгээр штэ. За ингэсэн маа 10 жилийнхаа хоёр найзтай уулзаг айгу удацсан байжгаад нэг гурлаа гарахаар болоо. Тэг ингээд ярилцаал би нэг ажиллаад зунаавралтаар ажиллаад очиад уулзаарсан. Манай тэг нэг эмэгтэй найз хоёр эмэгтэй байхгүй. Нэг эмэгтэй найз машинтай тэг би машинтай ингээд байж байгаа нэг газар ингээд сууж байгаа байжсэн чинь ингээд гадаа машин руу явах алхчихсан чинь ингээд нэг хитэн залуучууд над руу амир ингээд харж мараад амир ингээд байжсэн нэг хоёр залангууд ирсэн ингээд сайн байна ингээ манай найз ингээд чи таалагдаад байгаа мэнэ чи дугаараа хүчөөч гэдэг тэгэхгүй. Тэр би тэгээд за гээл тэгээд дугаараа хүчэн байжсэн чинь над руу ингээ амир хэмчээд ингээд бөөнөр ингээ нийлээ суу юм уу яа нэг газар ори мори гэдэг яриад тэр би за төвдөө зүгээр гоё октод гараад гоё ингээ уулзаад ингээ гоё байгээ яг шийдсэн байжсэн. Машин дээр очсон чинь манай найзын машины дугуй нь хагарцсан. Тэгсэн чинь ингээд бид гурав дугуйгаа сольж чаддаггүй. Тэг ингээ яах вэ гэдгсэн чинь нөгөө нэг орой болсон байсан болохоор ингээд
ингээд дугуй засварын газар ингээд олцдгоо байж чинь манай найз ингээд таажанаас саяны нөгөө нэг чамаа гуугаад ирсэн залуучууд байсан штэ чамран амир юм бичээсэн чи тэр залуучуудаа дуудчих гээд тэгэхээр амир харахгүй ирэхэнд дуудаад гол шалтгаан нь би тэр залуучуудыг сонирхсондоо биш зүгээр миний гол зорилго маань дугуйгаа солиулах зорилготой дуудаад ингээд хоорондоо амир ингээд юм ярьж мэрэ байж ийсэн аа дугуйгаа солиулаад ингээд за бүүнөр ингээд нэг газар сууй муу идэргээд амир ярьж ярингуудаа дугуйгаа солиулгуудаа бид гурав мөрөөд тэгээ зогтолцсон. Тэр залуучууд ч хагалаагүй юм уу? Тэр залуучууд ч дугуйг нь хагалаагүй. Ингээд яг тохиолдлоор ингээд хагарсан байж таа. Яна ихтэй нэрээ хагалчаад ирсэн болоо гэхгүй. Үгүй одоо тэр гурван залуу та гурав ингээд машины хаажууд ингээд зэрэг ингээд юу нэг байж байгаа штэ. Яаж мөрөв? Тэр гэрлэн дохоо мөхөө тааралцсан юм байна. Тэр залуучууд тусдаа машинтай явсан. Хоёр тусдаа машинтайсан. Тийм тэгээд яг өнөөдөр чамруу залгасан. Октоудаараа ингээд байга сонирхолтой байгаа гэсэн дугуйд хагарсан байсан болохоор окей ингээд бөөнөрөө гоё явуултыг гэж дугуйгаа солиулчихгонгуудаа тэнгуүтэй яг нэг тийм тохиолдол. Тэгээд тэндээ жоохон гимсэлээ тэгэл ингээд барыг таад мэрчлээ гэж өгдөөсөн нэг скриптэл тэгээд таалагдаг болтгол таалагдаагүй шүү дээ. Тийм. Одоо ингээд олон нийтийн газар явж байгаад одоо манай хоёр эрэхтэй маа нэг охин ингээд нүдэнд нь нусаад шууд очиод одоо сошиал хаягийн ч юм эсвэл дугаарыг авч исэн тохиолдол байгаа юм. Бага би ярьсан. За окей. Бага. Баа. Дөгсөн үү? Амжилттай болсон уу? Амжилттай болсон. Тэмхүү хийжээч амжилтгүй гэж үзсэн. Тэмхээд хийжээч амжилтгүй төгөх. Нэг амжилтгүй байсан юм шиг магадгүй. Тэгтээ амар алууд өгөөж биш. Яг талгаад орж байгаа хоёр л байна. Хоёр л. Хоёрынх нь нэг нь амжилттай, нэг нь амжилтгүй болсон тий. Тэр харилцаач үргэлжилсэн юм уу? Үгүй тэгээд тэрнтэйгээ найзууд болоод. Тий. Японд тахгүй юу? Ингээд бид нар найзуудаар ингээд клабтад явж ирсэн. Тэгээд ингээд гараад явжсэн чинь нэг охин байжсан байхгүй юу? Нэг юм Европ охин байсан. Тэгээ манай найзууд ингээл жүг Монгол тэгэл очиж танилцаач гэл намайг шардаад залт. Би ганц сингл нээсэн. Тэгээд цаа нэрэж ингээд яаж ахаар гэл зүгээр тий. Очоод ярилцаад үзье гэж бодоод тэгээд очоод ярилцсан чинь орос охин байж тараад. Тэгээ би чинь нөгөө нэг багтаа орос сургууль сурдаг. Как тебе зав. Тэгэл как тебе зав тий. Здравствуйте яа явж. Тэ доброе утро. Тэ где живешь гэл. Тэгэл ярьсан ч яваа яриад. Тэгэл яасан чинь зүг нэг байж таарад. Тэгэл алтар орсоор халт яриад. Тэгэл алтар англиараас халт яриад. Тэгэл ер нь тэгэл яг найз. Тий. Би ер нь яг мэдэрдэг. Би мэдэрдэг юм шиг. Найз болох юм байна. Үргэлжлэх юм байна. Үргэлжлэхгүй юм байна. Хим байна. Гэл ер нь тэгэл юм мэдэрчдэг юм шиг. Намайг тэгж үзсэн үү? Өөрөө төрүүлж очиж дугаар сошиалыг авч. Үзээгүй. Үзээгүй мэн. Би өөрөө тэгээд бас яг нэг тиймэрхүү зүйл дээр амар бас нэг жоохон санаа зовож. Тэгээ чамд амар таалагдаад байвал яг бүр ингээд гэл явцсан бүр ингээд хизээж ингээд харж байгаа. Яг чиний ингээд одоо дотроо боддог нэг хүн байгаа гэж байгаа шүү дээ. Яг тэр шиг чин залуу ингээд харчвал яг. Би ихтэй амар санаа ингээд хүн туугуу та хүсдэггүй. Тэгээд эрэгтэй хүн рүү нэг тийм төрүүлж чад бичиж үзэж байгаагүй. Өөртөө ингээд над руу ингээд орж ирэнгүүт тарсч үзээ гайгүй байх юм бол тарсч үзэх юм уу. Октод ч одоо ингээд нэг ингээд фракс марактраа нийлжээд нэг амар гой залуу нэг ямар гой залуу вэ? Би энэ залуу крашлаа. Энэ бол миний краш гэж явдсан шүү дээ. Би болохоор нэг амар сонь нэг тийм цаатлыг л мэдчихэж би уучраа олно гэж байгаа шиг ингээл харчаад за хөөхөн ах айна хөөхөн залуу нэг гэж очил тэгэл юу орхичдаг. Хэрвээ юм харилцаа үсгээд ингээ аастам ингээд мэдчихмэл ингээ таалагдах юм бол ямар хөөхөн ямар гоё яаштай ингээд яг нэг би угаасаа нэг тийм харилцаж үзчихэж яг илүү тодорхойлог. Тэгэхээс илүү ингээ гадаа төрхийн харчаал гэлээ нэг тийм тохиолдол бол ингээл инстаграм өгч юм тийм тохиолдол. Инстаграм гуйлал явцсан чинь нэг найз чинь найз ингээл нүдэн тусаал заяа. Тэгсэн чинь яалч юм ингээд тэгээд яаж ч чиний найз байна. Тэгээд чи асах боломжтой гэсэн үг шүү дээ. Тэгвэл чи төрүүлээ тэр хүнийг ингээд дагах ч юм уу тийм үйлдэл хийх үү? Тийм тохиолдол хийх байхаа. Бас ингээд нэг жоохон ингээд нэг story оруулангууд нь reply хийж орж ирдэг ч юм уу ингээд нэг амар юм ярианы стөвүүд гэж юм уу нэг гэтээ тэр нь зүгээр энгийн шууд амар гэлчэндээ таалагддаг гэхгүй шүү. Нэг юм зүгээр яриа өрнүүлж үзье гэж юм уу нэг тийм сонирхол төрөөд бол орж үзсэн. Гэтээ би яалтчгүй нэг сонио. Одоогор бол тийм байх. Одоогор тийм ерөөсөө байхгүй ингээд хүн надруу төрүүлж бичингүүд за окей гэд нэг харжаад гайгүй ингээд сэтгэл төрүүлэх юм бол ингээд үргэлжлүүлээ ингээд харсан. Тэгэхгүй би өөр ингээд харж ичсэн. Би энэ залруу төрүүлж юм бичиж даа ч юм нэг тийм бод ерс орж ирж байгаа. Одоо найзтай ч үерх ч юм уу зөвөр нэг хаалт чаталж байгаа болцоосон заяа. Тэгээ тэр залуу чамд амар таалагдаад байвал чи бичих үү? Юм бичихүү дүү. Манай найзын X нь хэрнээ надад яг X биш юу харьцажсэн. Зөвөр нэг хаалт харьцаал. Над дээр тийм тохиолдол би өөрөө бол тийм тохиолдол ер нь бол гаргаж бодож байгаагүй юм байна. Гэхдээ миний араас амар гүүгээд ингээ надтай харьцажсэн ирнэ манай ингээ 2 3 найзтай үргэлжсэн тохиолдол байдаг.
Яг ингээд юу гэх ингээд ихний тохиолдолд ингээд надад хэлж байгаа хгүй ингээд би чамд аягүй сайн байсан. Гэтэ би танай найзтай чинь чамайг ярьж агаад тэнгуүтээ танай найз чинь дасаад санаа найзтай чинь үргэлжсэн. Гэж би орж ирж байна. Надад ийм крашин бүр 2 фейл түүх сая гинт санаанд орлоо. Энийг яриа. Би ингээд тэр чин бас их сургууль байсан заяа. Тэгээ ийм сургалт нэг тийм олон нийтийг хамарсан юм клубын үйл ажиллагаа болоод тэгсэн чинь урилгаар нэг хүн ирээд хилтгэл ингээл тавиал ингээл авчаасан аахгүй. Тэгээ би тэр залуу гарч ил. Ямар мундаг залуу вэ гэж бодоол. Тэгэл нэрийг сонсцсон. Би битүүн инстаграмаар ингээ хайгаад тэгж би ингээ төрүүлээд дагцсан аахгүй. Тэг намайг зөрүүлээд дагч юм тэмүтэн. За окей болж ийн гэж бодоол. Тэгэл за угаасаа дагцсан чинь тэгээд яах нүдэ харчээ гэж бодоод тэгсэн чинь тэр нэг юм ивент дээр очижсэн аахгүй. Ингээ би тэрийг харснаа. Наа гэсэн тэгж нэж хэцүү. Тэгээ ямар ч нэг тийм хөгжмийн нэг ивент дээр очижсэн байхгүй. Тэгээ стори энэ харснаа найз руугаа бичээд энд явж гин хоёлаа зүрийн шинийг очиод үзээд хийгээд. Тэгээ найзгаа дагуулж яваа. Хоёлаа тэр ивент руу ингээл очиж байгаа байхгүй. Тэгэл тэр чинь өсөж таарч байгаа шүү дээ нэг жижиг ивент. Тэгээ нөгөө чинь наваа харснаа өө сайн уу мэн үү гэл. Өө сайн байна уу гэл. Тэгсэн би харагччаал. За явъя. За явчихгүй юу? За бас тэгээ тэр нэг ч байхааргүй нэг тийм хитрхи олон хүнтэй тиймсэн. Жижигхэн газар амар олон тий. Тэгээ за явъя. Тэгээ найстаа ингэ жоохон гадуур явж байгаа. За харъя. Тэгсэн чинь нөгөөх маань шууд над руу чат бичээд. Оройн тийм болгоомжтой харснаа явцсан бэрттэй юм ээ. Өө харин тийм ингэ явчлаа гэд. Тэгээ бичлцэл ингэ аяа хөөрхөмсөн байхгүй. Тэгээ ерөөсөө уулзч үзээгүй штэ. Тэгсэн чинь нэг амралтын өдрөөр над руу найзуудтайгаа сэлхэн гарах чинь хоногоор явж амт явах. Тэгээ надад таалагдаагүй. Тэгээ би явсан чинь таалагдаагүй. Яаваа. Тэгвэр тэгэж асууж байгаа надад амар тийм сайн. Тухайн үеч чинь оюутан байсан гэхээр чинь бас надад бол жоохон л байгаа штэ. Тэгээд амар тэнэг сан. Тэр ол нэг ах байсан юм аа ялцчих байгаа. Тийм. Гэтэ яг нэг юм тийм сэтлэр биш байсан бол яг. Үгүй эхлээд зүгээр явахаас өмнө уулзаж үзэж байлаа шүү дээ. Нэг уулзаж үзээгүй юм. Ингээд таарал ингээд тийм хэцэлтэй. Төвлөлтэй. Тийм уулзаж үзчихэд за нэг мэдчихэд за ингээд явах чагаа гэдгсэн бол бас нэг бодолцож үзэх асуудал ахгүй. Өрөөсөө тийм юм байхгүй байсан шүү. Тэгэнгүүт бүр тэгэл jump follow үзсэн. Синдээ. Вау. За ингээд бид бүхний подкаст маань энэ дугаар маань ингээ өндөрлж байна. Тэр маш их ярьлаа да. Одоо манай намаагийн спешиал баг болчихгүй яа. Намаа ямар залуучуудтай болцож байсан бэ гэхтэй одоо явах нь шүү дээ. Намаагийн болцож байсан залуучуудын дуршилгаас гэдэг. Тэгээд оролцсон залуучуудаа маш их баярлаа. Хоёрчондоо баярлаа. Темкен Токио. За тэгээд намуу тий. Инстаграм манай намуу. Тэгээд бүгднгийнхний инстаграмыг би бас доороо оруулчихна. Тэгээд бид бүхний хамтран ажиллагч байна. Жинро сууж болон терапи маань байлаа. Маш их баярлаа. За дээрэс нь манай ногоон жид маань байлаа. Тэгээ англи хэлний сургалтуудаа манай залуучууд маань ахлах ангийнхан маань хүүхдүүд маань заавал ч суугаарай. Мэдээж нөгөө пүү гэдэг фромог одоо та бүхэн заавал ашиглаарай. За тэгээ эцэст манай JJ Beauty Plus Comloud Lab-ийнхаа бүтээгдэхүүнүүдтэй бас та бүхэн танилцаарай. Ийм осоор орж үзээрэй. JJ Box-оор орж үзээрэй. Тэгээ бүгдээ бэлгээ гартуулцгаая тий. Ногоон жидийнхаа за хамгийн гоё хэсэг нь. Донтлоо тийшээ. Ногоон жидээс эхэлцгээе манай. Ногоон жидийн танилцуулгууд байгаа шүү. Ногоон жидийн танилцуулгууд байгаа. Даун торгоос амар хэрэгтэй шүү дээ хүмүүс. Тэгээд одоо 10 жилээ төгсөж байгаа дүүнер алан бусад хүмүүстэй бас тий санал болгоорой. За энэ уут руу чинь дотор ахад ийм том юм байгаа шүү. Ийм хэмтэй. Вау. Энэ болохоор манай эмхтэй зориулсан. Тэрийг би явах уу? Манай Comloud брэнд. За эрэгтэй дээ. За энэ дотор нэг бүтээгдэхүүн байгаа. Оо тийм. Адилхан бүтээгдэхүүн. За энэ хоёр. За баярлалаа. Баярлалаа. За энэ Comloud яг нөгөө эрэгтэй хүн ашиглах боломжтой хоёр юм өглөө шүү. Оо за баярлалаа. Стак баярлалаа. За баярлалаа. Тэгээ өөр бэлэг оолоо. Өөр баггөрөх тий. Тэгээд сүүж ууш. Нэг сүүж уу. За чинроо сүүж үү. Ээж авдаа өгөөрэй. Кино минь нэг амар 21 хүрсэн найзтай өгөөрэй. Тий 21 хүрсэн. Tornado гэдэг нэг амар ингэж мэгээд Тэгснэ амар чадчихсан. Гэж тийм шээ болсон. Би нөө кинонд дээр. Гүй мэдхгүй ингэдэг баха. Тий. Бид очиад авч үзнэ. Чигтээ эзээ 21 хүрх юм. Би одоо яг 2 сарын дараа хүрнэ шүү дээ. Оо юу вэ? Жил нь болцсон юм шүү дээ. Жил нь болцсон. Сар нь болоогүй. Хөөй. Манай ихрийн орд юм уу? Ихрийн орд. Би ихрийн ордынхоо нэг оллоо. Чи юуны орд? Тэгээ манай ихрийн ордныханд хүмүүс аягүй дургүй байдаг. Тэгээ би ихрийн ордныхандаа дуртай. Би тэр нөгөө подкаст яах болгондоо нөгөө ордоо ярьдаг хүн чи би ганцаараа ихэр ялч ганцаардаа дсэн байхгүй. Өнөөдөр ихэр орж ирлээ. Та хэдэн сар хэдэн төрсөн? 6 сарын 12. Би 6 сарын 17.
Битээр айлцсан байна. Манай ихрийнх нэг хүмүүс аяа буруугаар боддог шүү. Хоёр нүртэй мөртэй аюу гэж. Би орны ч аюу гоё шүү. Аяа хөөх хүмүүс идэг шүү. За Хоёр баярлалаа. нүр гаргаад идэг байхгүй. Би хоёрын царайнаа тараарай. Жаахан нутаг усрах бол юм байна. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзцай сонсогчнороо тэгээд бүгдээ лайка дараарай, комент үлдээгээрэй, subscribe дараарай бүгдээрээ. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзцай. Баярлалаа. За бай.